Санаач охтын чихолах подкаст. Энэ нэрчүүдийн нууцлыг ертөнцид ер нь би нэрээ татлаа гэхгүй. Хааш юм бэ? Тэгэхээр энэ подкастаараа ер нь дамжуулаад над чиг хүмүүс эсвэл болзооны туршлагагүй хүмүүс байвал хэдүүл манай хүнээс жоохон суралцах юм маш авааштай алтан моментууд байгаа. Би тийм амар хүн биш шүү дээ. Сайхан залуучуудтай олзоо. Тийм юм ч таанч халагдаа. Одоо орон дотор зүүдэндээ л уулзсан уу гэхээс шүү. Зүйд дээр амьдралын надтай хинч заяахгүй байх. Зүүдэндээ яг чамтай яаж уулзчих? Яг юу гээд байгаа юм бэ? Юу хийгээд байгаа юм бэ? Ёо. Тэ юу хийлгүүлмээр байгаа юм бэ? Чиний бодож байгаа Тийм бодоогүй. тийм бодсон болохоор сая тийм бодоогүй. Чи чадаад өөрөө энийг явуулчихлаа ш. Би өгөн тийм яриг байхгүй. Би амар гоё тийм ингээд гадуур дотор аялаад болзоод кино чатраа матартаа. За одооноос ийм юм зүүдлэмээргүй нэ. Ийм юм хиймээр байгаа байхгүй юу? Нөгөөдгийг яаж зүүдлээ. За хоёлаа бол өнөөдөр ингээд ярилцах юм маань бол ойлгомжтой байгаа шүү дээ. Ойлгомжтой. За тэгэнгүүт чи яа юу ч бэлдээг юм бэ? Яа би чиний ментор юм бэ гэхгүй юу? Миний ам харчвал үг нь би өөрөө бэлээ. Би ч өөрөө үл мэдхэн цэцхэн хотхон. За тэгэх юм бол за хамгийн гоё болоо, хамгийн навшин болоо. Окей. Oh my gosh. Гэхгүй юу? Ер нь миний хамгийн ихний асуулт болохоор зэрэг болцоог яг гоё, сайхан, муухай инээ тэрэгээд энэ үнлээд байгаа үнэлэмж нь яг өөрөө юу байж болох вэ гэдэг тал дээр ихлэ ярьсан дээр байх ба. Минийхээр бол заяа хүмүүс болохоор яг ингээд за таны мөрөөдлийн болцоо юу идэр гээд нэг тийм асуултуудын би бүр ингээд хариултуудыг амар олон хүний хариулт сонслоо. Яг ингээд YouTube подкастууд идэр контент үзэж байгаа сонслоо. Тэгээд тэгсэн чинь гараад амар энгийн. Гэхдээ миний хариултсан энгийн заяа. Гэхдээ миний хариултаас зөрөөд байсан бохгүй. Тэр хүмүүс болохоор ихэвчлэн ерөнхийдөө тухайн үедээ л ингээд ийм гоё санагдах юм бол гоё болцооч хийж байгаа шүү. Тэгээ ингээ юу ч хийсэн байсан ингээл амар гоё болцоо өдөргээ ингээд ярьсан нь надаа ингээ эрэгтэй хүмүүсээс тийм юм сонсохоор гэж санагцсан байхгүй. Яагаад гэвэл эмэгтэй хүний хувьд бол угаасаа бид нар чинь нөгөө эрэгтэй хүнийг одоо сэтгэл хөдлөлийн түвшин өндөртэй штэ. Угаасаа бүр байглаасаа заягдсан тэр штэ. Яаж ч юм хүйтэн сэтгэлдээ эмэгтэй байсан ер нь жаахан сэтгэл хөдлөлийн түвшин ийм мэдрэг байдаг штэ. Тэгэнгүүт эрэгтэй хүн нөгөө нэг ихний болзоонуудыг авч явах хөстэй хүм маань нөгөө гоё ингээд харилцааг ингээд авч яваад масклийн зан чанараа харуулад бид нарыг ингээд татаад галзууруулах хөстэй ир хүм маань зүгээр ингээд тухайн дурсамжин л ингээ гоё байвал гоё болцоо тухайн момент нь л гоё байвал ингээл юу ч хийсэн яг тэ ингээ замдагаа алхсан ч гоё мой гэж мэгээ тэгэнгүүт надаа хүү ихний болцоонууд дээр эрэгтэй хүн чи бид нарыг галзууруулах хэрэгтэй шүү дээ. Бидний дотор байгаа эмэгтэй хүний сэрээгээтэй бүр хүү энэ залуу чи бүр ямар гоё юм бэ гэж догдлуулах хэрэгтэй шүү дээ. Тэгсэн чи ингээд хараа амар утгагүй санагцахгүй. Тэгээ надаа бол яг тэгвэл хамгийн гоё болцоо гэх юм бол ингээд хамгийн гоё тэр дурсамжаа бүтээх нөхцөлийг төрүүлээд бэлтцсэн болцоо. Тэгээд тэрүүгээрээ шинэ түүхүүд бүтээж байгаа болцоо. Зүгээр л ярилцаад би бинийгээ мэдээд суух болвол тийм цаг мөч цаашдаа ч гэсэн олдсон шүү дээ. Үнэхээр ингээд гоё цаг мөчийг ихний болцоонуудаасаа өнгөрүүлсэн юм чинь цаашдаа угаасаа тэр ярилцаад гоё байх цаг хугацаа зөндөө олдно нэстэй бидэнд. Тэгээд тэгэнгүүт хиндээ ер нь ярилцах хэрэгтэй дээ. Эхний 2 3 болцоо дээр ярилцах хэрэгтэй очиж байна. За эхний 2 3 болцоос за ийм хүн юм бэ гэж мэдчихлээ. Тэрний дараанаас юм бодох гээд байгаа мó үгүй юу? Дараа нь ингээд за дассан ер нь болцсон. Энэ охины найрцсан юм чи одоо ингээд болъё. Одоо ингээд хоёлаа гих гээд байгаа мó. Залуучуудаа тэгмээргүй наа. Тэгтээ бүгдээрээ биш л дээ. Ерөнхийдөө зүгээр болцоог ер нь ингэж яриад байгаа хандлага ажиглагдсан байхгүй. Тэгээ тэнгууд яг үнэхээр амар ийм гоё бас уран төсөөлтөй гоё залуучууд бэлээ. Тэгтээ амар цөөхөн бэлээ. Тэстэ жинхнээсээ боцноос айгу цөөхөн байсан заяа. Тэгээд минийхээр болвол угаасаа л эрэгтэй хүн бол за боли би эрэгтэй хүнд бүх хэцүү юмыг өгмөөргүй. Гэхдээ эхний 2 3 болцоон дээр бол эрэгтэй хүн амар сайн төлөвлөх хэрэгтэй. Yes, над тэр чинь бол ерөнхийдөө 100% ярина. За, одоо эмэгтэйчүүдийн өнцгөөс нь би ярьж үзье л да. Тэгэхээр эрчүүдийн хувьд болохоор зэрэг бүх зүйлийг ингээд одоо юу гэх юм удирдаа чиглүүлээд аваа явах нь бол мэдээж үүрэг байгаад байгаа. Тэгэнгүүт миний хамгийн одоо эмэгтэйчүүдийн сул тал нь юу вэ гэдэг талаас нь ярил дээр юм болоо гэж бодсон байхгүй юу? Тэр нь төсөөлөн бодох чадвар. Ямар нэгэн топик авчил та. Тэгэнгүүт за тэгвэл тэр орчин нь тийм байна. Ийм байна. Тэр чинь бэлчж байгаа штэ бид нар тэр орчин тааруулж хөөрхөн болж байгаа. Одоо бодоод үзээч морь он яг гэх юм бол бид нар дүүпл өмсөг гарахгүй байхгүй юу? Тэр чинь угаасаа
Өөр арга байхгүй. Тэгтээ хитрхээ их бодчихдээ байна л та. Ингэдэг байгаа байхгүй юу? Ирчүүд зүгээр энгийн амтд заяа. Ер нь бол амар мохоогоор Та нар амт юм уу? Би чи айгүй хэрэгтэй гоё юм гэж боддог байсан шүү дээ. ер нь заяа. Зүгээр энгийнээр хэлвэл маш энгийн ертөнцийн амтд заяа. За тэгмүү тэрийг нь яаж нотлох вэ гэвэл хүмүүс ялангуяа эрэгтэйчүүд кино үзье бол зүгээр яаж ч хамаагүй кино үзнэ гэж бодож байгаа байхгүй юу. Жишээлбэл одоо надаас нэг залуу ингээд хоёлаа кино үзэл та маргааш гэд ингээд болцооч юм уу эсвэл нэг юм урьдлаа гэж бодож штэ санал тавилаа. Тэнгүүд би дотроо бодож байгаа штэ. За тийм хувцс өмсөндөө кино чартаар одоо ямар кинонод байгаа лээ хэдэн цагийн юм зөр байгаа лээ. Тэрний дараа тэгвэл минь хоёр за хоол идчих магадгүй юм байна. Гүч ээж магадгүй юм байна. Чи ямар хэцүү юм бэ? За тэгэд зүгээр бодлоо гэж бодъё заяа. Эмэгтэй хүн яг кино чадрахаа тэр орчинг нөхцөл байдлыг тэр хоёрын одоо бүр ингээд чааш нь ингээд тулгамдаад бодвол одоо ямар юм харилцаатай ямар мэдрэмж мэдрэх юм бэ гэдгийг урьдчилаас таамаглалцсан байгаа байхгүй. Тэгсэн чинь надад тэр санал тавьсан залуу маань юу гэжсэн бэ гэвэл заяа. Тэрний талаас нь бол гэрт нь эсвэл манай гэрт заяа. Проектороор би Netflix-ийг ирэх авчихсан. Чи ямар төрлийн кинонд дуртай вэ? Тэ? Хөөе залуу чи энэ охинтой унтмаар исэн юм уу? Яг үнэ хэлээрээ. Нөгөө Netflix-ын чийл гэдэг шиг юм. Манай Netflix ирэх байна. Хамт кино үзье. Нөгөө нэг юу гэдэг шиг нэг хэсэг ийм яваад үзмэсээс хойшлаар. Нөгөө манай дээр хоол игээд өгөөч гэдэг шиг. Тийм чи юу хиймээр исэн юм бэ залуу? Тэнхтэй дагаарай. Ер нь нэг иймэрхүү мэдрэмж байгаад байгаа аахгүй юу? Зүгээр л киногоо телевизээр ч биш бүр ингэ ноутбукны дэлгэцнэр. Үгүй яах вэ? Үерх чаа хүмүүст болж ин л доо. Энд чинь яг гоё хосууд бол за окей. Нэр ингээд гоё хамтдаа байх цаг мөчл амар үн цэнтэй штэ. Юу ч хийсэн үн цэнтэй. Тэр чинь хосууд штэ. Гэтэл хөөе чи хосч биш чи ер нь хийм бэ? Өстэ нөгөө нэг чи ямар инээдтэй залуу вэ? Гэмээр санагчлаа. Янгтай чинь ихний опшн юм заяа. Ирчүүд эмэгтэйчүүдийн төсөөлөн бодох чадвар өөр байдаг юм байна. Бодит амьдралыг одоо харах өнцг нь өөр байдаг юм байна гэж би харж байгаа. За хоёр дахь опшн яг юу байсан бэ гэвэл бас нэг залуу. Одоо Японд идэв юм л та. Тэгвэл зүгээр жишээ авчих юм гэвэл өөрийнхөө жишээн дээр яриад байдаг шүү мөр. Яриад та өөрийнхөө жишээ яриад та. Одоо хоёулаа гоё нийлдээ ярих хэрэгтэй. Тэгсэн чинь тэр залуу ингэж байгаа. Яг хөгжим инээ тэрэ хөгжмийн хамтлаг инээ тэрэн тоглож байхдаа л миний хоёр учирсан юм л та. Зүгээр л энгийн танилуд. Тэгээ байж чинь миний хамгийн анхны нөгөө нэг за хоёлаа болцгоо гэдэг энэ юу байгаа. Санал. Хамгийн анхны бүгд сүүлийн заяа. Oh my gosh. Юу та нар маа найзыг болцсон дөрөл та ямар хачин юм бэ? Би өсөр ердөөсө болцгоо гэсэн юм санал болцгоо гэдэг үгтэй санал авч байгаа байхгүй юу? Зүгээр хоолнд орох уу морох уу инээ тэрэ бол байгаа шүү. Болцгоо чинь гэхдээ болцгоо штэ. Яг болцгоо штэ. Yes. Хоолнд орох гэхээр бас амар ерөнхий ойлголт байгаа байхгүй юу? Бид нэр ажлын газараараа байглаа гингүүд өдрөө хоол авч өгч юм эсвэл те нэг тэгээ зүгээр ажлын талаар ярихаар бол хоёлаа хоол идэнгээ тэгвэл ярьчих уу гэдэг ч юм уу. Тиймэрхүү зүйл байгаа шүү дээ. Тэгэхээр эрчүүд маань болохоор зэрэг энэ үгнээ ингээд маш том байр суурийг өрдөөсөө ялгадгүй мэнэ гэж нэг талаараа харсан. За тэгвэл хоёр дахь опшн руугаа буцаад эргээд орё заяа. Тэгвэл тэр залуу яасан бэ гэвэл мэдээж төлөлгөөгөө гаргацсан байгаа. Тэнгүүтлээ за хоёлаа нөгөөдөр гэдэг ч юм уу. Эсвэл чиний боломжтой цаг дээр ингээд болцё. За болон дээр юу хийх вэ гэвэл хоёулаа хөвгчлөлтэй байх тал дээрээс нь нөгөө нэг нүднээ ингээд зүгээ тоглоод идэг юм тоглоом байгаад идэг штэ. Юу лээ? VR. Зүү. Тийм, тэрний юм хөвгчлөлтэй санал байгаа байхгүй юу? Санал нь болохгүй яага. Данч тэр хизээч болцогдоогүй. Болцогдоогүй бахтай хийхтэйг гэж. Ердөөсө цагийн ингээд тоглолцонготлаа. За хааны яаж ин хідэн цагийн тий эсвэл хаана уулзсан яахын ихэн гэдгийг ердөөсө тэр өдрөөс хойш яригдаагүй. Хакри? Аха. Тэг уулзаагүй юм уу? Уулзаагүй. Үгүй чиний хай лоо болцооны санал чинь ингээд хай төвшин лоо төвшин мөх ингээд дотроо бодож мододсэн чинь зүгээр нэг байснаа. Тэгэд болцоогүй юм уу? Болцоогүй. Тэгэхээр ер нь бол нэгтгэд хэлвэл би өрдөөсөө амьдралдаа бодсож үзээгүй албан ёсоор. Ямар тэнэг залуу вэ? Албан ёсоор би өрдөөсөө болцож үзээгүй. Тэмүүл эхний бүгд эцэг удаа би болцооны санал авсан нь миний амьдралдаа тэ гой мөртлөө хамгийн тэнэг төрчлөө. Oh my gosh би энэ нэрчүүдийн нууцлыг ертөнцид ер нь би нэрээ татлаа гэхгүй. Хааш юм бэ? Тэгэхээр энэ подкастаараа ер нь дамжуулаад над чиг хүмүүс эсвэл болцооны туршлагагүй хүмүүс байвал хэдүүл манай хүнээс жоохон суралцах юм маш авааштай алтан моментууд байгаа. Би тийм амар хүн биш шүү дээ. Би зүгээр яг би бол болцох ёстой гэж боддог. Тэгээ би яг эрэгтэй хүнтэй нөгөө нэг юм хоёулаа хоёр биенийг нөгөө юм сонирхож харж байгаа тохиолдолд зүгээр ингээд
яг нэг юм нөхцөл нь зүгээр нэг юм хальт уулзаал нөгөө хальт ингээл ингэж явж байгаа хоол идчихүү ч гэдэг юм уу тийм байх ёсгүй гэж боддог байхгүй юу. Тэгээд заавал ингээд үнэхээр таалагдж байгаа юм чин цаг мөчийн өнгөрөөхөд ингээд эхлээд хамгийн түрүүнд надад яг манай найз маань ингэж хэлчихсэн байхгүй юу. Тэр найз маань гей заяа. Тэгээд тэр найз маань намайг баг 18 үгүй 19 хүрдэг жил надад тэгж хэлсэн байхгүй юу. Би чинь нөгөө нэг яг 10 жил мэлдээ нэг хүнтэй үерхэж үзээгүй. Яг 10 жилдээ яг жинхнээсээ л амир хүүхдэрээ чаваас. Тэгээ ингээл хүнд яг сайн болж байгаа. Гэхдээ тэрийг ингээл хайртай мартай болцсон гэж бодоол. Йоо ямар хэцүү юм бэ? Тэгж мэддэг байсан үе байгаа байхгүй юу? Нөгөө нэг эмэгтэй хүний үнсийн чиж мэдэхгүй, эрэгтэй хүн одоо ямар нөхцөл нь эрэгтэй хүн намайг хайрлаж байгаа юм бол ямар нөхцөл намайг хайрлаагүй юм бол гэдгийг ялахгүй нөхцөл байдалд маань яг ингээд маанаас тэр үед яг тэгж хэлжсэн үг нь бүр надад амар гоё тусчихсан. Би одоо хүртэл тэр үгийг ингээд санаж явдаа заяа. Ингээд гей залуучраас илүү өндөр мэдрэмжтэй учраас надад ингэж хэлж байгаа байхгүй юу. Тэгээд тэр найз маань юу гэсэн бэ гэвэл ингээл тэр найзтайгаа уулзч малзаал ингээл хамт хоолмол идэн штэ. Тэнгүүд надад ерөөсөө нөө тооцоонд оролцоолгүй тэр чинь найз штэ. Бид хоёр чи яг семинар дээр яг нэг эмэгтэй найзууд чиг найзууд байгаа байхгүй юу. Тэгээд эмэгтэй найзууд чи бас бид нар чигээл 50-50 дээр л ер нь төлдөг штэ. Оюутан үе мүйч чинь те. Тэгээд төлөх гэсэн чи урдуур ороо төлөөд байнга тэгж төлөөдсөн байхгүй юу. Тэгээ би ингээд яг хоо надад төлөхгүй байхгүй лээсэн л та. Тэгээ би санаа зовоод захгүй жаахан нөгөө минь санаа зовоод байгаа илт мэдэж чаа штэ. Тэсэн чи маа тэр нэс тэгсэн байхгүй. Хөөе. Минь за чи ийм хөрх охин. Чи юу штэ. Бурхан чамд тэгээд ээж аав чинь чамд энэ царай зүс өгцөн. Гой би өгцөн. Тийм бахад чинь чи яагаад тооцоо их гээд байгаа юм? Чи зүгээр наадхаа идлээд ээжээ гэж. Тэгээд тэгсэн чинь би тэр үед ингээ гайхаа за гэд тэгсэн чинь хөөе. Чиний цаг хөөхөн болохоор үнэтэй байгаа юм гээд гэдгийгсэн чинь чиний цаг хөөхөн болохоор үнэтэй байгаа юм а чи хөөхөн эмэгтэй учраас чиний цаг үнэтэй байгаа юм чамтай хамт байхын тулд чамтай хамт байхыг хүссэн хүмүүс төлөх ёстой. Юу төлнө гэдэг чинь ингээд чи амар заваанаар би тэр үедээ ингээд нөө жаахан охин сонсч юу мэв чи өстө юу яриад амяриад ингээд ичиж мичиж хийж байгаа штэ тэгсэн чинь хүү чи юу бодоод байгаа юм бэ? Тэр хүн чамтай хоол идэхдээ тэр хүн чамтай зүгээр уулзахдаа тэр хүн чиний цагийг үрж явах тутамдаа чам төлөх ёстой. Яаж тэгсэн чинь адаглаад эцээ олныхоо тооцоог чиний урдуур ороод төлөх ёстой. Чамайг уулзъя гуйсан бол хоёлаа кофе ууя кофений мөнгө чи өгөх ёстой. Тэгээд янз бүрийн юм гоё ямар нэг юм болох юм бол заавал баяр гэхгүйгээр чам цэцэг авч өгөх ёстой. Яагаад гэвэл чи юм гоё эмэгтэй учраас тэр хүн чамд төлөх ёстой. Гэт надад яг тийж хэлсэн байхгүй. Тэгээд би яг тэр үеэс эхлүүлээд нэг юм яг эрэгтэй хүн тооцоо ихэд би ерөөсөө энэ төлөх ёстой доо гэж боддог болсон заяа. Гэхдээ энэ муухай. Яг эрэгтэй хүмүүс сонсчвал энэ ямар сонио охин бэ гэж бодож маалгүй. Тэр хүндлэл юм л та хүндлэл. Тэгэнгүүт надад яг эргээд нэрэ бодсон чинь би тэр хүнээс цаг гуйсан болвол бас би төлөх ёстой байхгүй юу? Эргээд нэрэ бодсон чинь за одоо жишээ нь одоо чи бүр амар завгүй байгаа заяа. Тэнгүүд ингээд би чамтай амар хуваалцахыг хүсэж байгаа. Тэгвэл би ингээд чамайг амар завгаах чинь би ингээд чамтай ингээд уулзмаар байна. Хоёлаа ингээд хоол идэх хүү гэд гуйж байгаа болвол би тэр нөхцлөө өөрөө бүрдүүлж өгөх ёстой мэн л да. Тэгэнгүүт би чи эрэгтэй хүнтэй гуйж харьцаагүй учраас тэр эрэгтэй хүн нэрэл миний цагийг ингээд тэр хүн авж байгаа учраас ийм нөө бизнесийн юу гэдэг штэ. Процесс гэдэг штэ тийм юм өгөл тавалттай. Яг ингээд хосын харьцаа ч гэсэн ерөөхдөө тийм штэ. Яг нөө би чамд сэтгэл өгж байгаа, би чамд цаг өгж байгаа. Чи надад эргээд тэр сэтгэл цаг мэдрэмжийг гаргах хэвээр. Одоо жишээ нэг хүн нь тооцоо төлж авахад нөгөө нь тэр хүнд нөгөө мэдрэмжийн хувьд төлж байгаа ч гэдэм үү те. Тэг ийм байдаг штэ. Тэгэнгүүт яг л за нэрэл чи гоё эмэгтэй бол чи өөрийгөө үнэлдэг бол чи өөрийгөө үнцэнтэй гэдгийг мэддэг болвол ихний хийцэн болзаан дээр угаасаа чи төлөх ёсгүй гэж би боддог. Ер нь бол би энэ дээр намайг бити та бүхэн амар юм муухай бодоод би ингээд жаахан 19-тэй ахта заяа. Тэр жилдээ ингээд 8 дугаар ангийн хүүхдээ болж ирсэн байхгүй юу? 19-тэй ахта 8 дугаар ангийн хүүхдээ. Тийм. Аха. За. Тэг ингээд надаас 4 байгаа штэ. Тэг би 19-тэй тэр хүүхэд 15-тай байгаа штэ. Гэтэ яг нөгөө харагдах байдал нь амар өндөр мангар царайлаг байдаг байхгүй амар гоё юм бэкмек амар 15 хүүхдээ штэ юм байдаг нэ. Тэгээд тэгсэн чинь тэр хүүхэд хүртэл намайг болзаанд ураад надаас тооцоо гаргуулж байгаагүй байхгүй юу? Ингээд тэр хүүхэд болохоор ингэжсэн. Хэрвээ чамд ингээд боломжтой. Тэр бол яг болцгоо гэж асуугаагүй. Тэр угаасаа насныхан ч ах. Ингээд хэрвээ ингээд чамд боломжтой болол хоёлаа кино үзэх үү гэд хэрмээ. Гэд тэгсэн чинь би танаа гэх. Заяа. Тэгээ ингээд 15 та хүүхэд чинь болзон дээр кинонд татсан чанга штэ. Тэгээд за гэд. Тэвтэр ингээд өргөө ороод
кино үзээд тэгээ ингээд яалчгүй л урдуур ороод бүх тооцоогоо хийгээл тэгэл попкорн ах уу ундаа ах уу мах уу гэл тэгээ би чинь нэрлэхэл санаа зовж мовж байгаа штэ. Тэгэл тэгсэн чинь яг ингээл амар чийлэх юм байсан байхгүй тэр 15 настай хөхөд. Тэгээд би тэр хүүхдээ баг 4 5 болцсон. Тэгээд яалччгүй надаа амар таалагдчихсан 15 настай хүүхэд гэсэн амар таалагдчихсан. Тэгээд гол нь нөгөө нэг 8 дугаар анги болохлээр яг тэр хүүхдэд би тухайн үед нэг жаахан сайн болж исэн юм. Гэхдээ амар нэг юм сэтгэл хөдлөлөөр сайн болоогүй царайнаас нь болсон бохгүй яг үнэндээ нэг юм миний дуртай өндөр том нүдтэй боржгор үстэй царайлаг байсан бохгүй. Тэгээд энэ тохиолдолд бол залуу биш яг байна ч тий. Тэгээ яг гол нь нөгөө амар инээдтэй одоо хөөхөн л дөө гэхдээ яг ингээл бит хоёр ингээл уулзаал хамт явж штэ. Тэгээ тэнгууд ингээд найзууд нь ингээд нөгөө эрэгтэй хүмүүс чинь практикаараа ингэж явдаг гэсэн штэ. Тэнгууд найзууд нь тэр цаанаас ингээл 4 5 улаа ингээл холоос алхаад аваад магаа тийм яг дунд ангийн нэг хэсэг байгаа. Тэнгууд тэр чинь би ч амар дойтон болсон. Тэгээ тэнгууд би найзууд чи яагаад байгаа юм бэ гэ тэгин заяа. Тэгээ тэнгууд би харин манай найз өхөө амар муухай аштай болонгууд ингээд ойртож ирж болохгүй шүү гэлцсэн юм аа. Яа. Чаас 15 настай тэгээ зооц идэвс. Тэгээ яг би нөө тэр мэр нөхцөллүүдээ ингээ анзаарч аваад би жах хөхтдээ фалдаж болохгүй байна гэж бодсохгүй. Гэтэ одоо л надаа 4 дүү хөхтэй болцож ямар ч асуудалгүй. Надад дээшээ 5 доошоо 5 бүрстэй жихнээсээ ямар ч асуудалгүй. Тэгээд тэр хүүхэд хүртэл жинхнээсээ надтай болцохын тулд ингээд мөнгө үржижсэн байхгүй. Тэр хүүхдийн хувьд бол тэр чин баяалын хүүхэд мөхөж биш яг л дундаж амьдралтай айлын хүүхэд. Иймэрхүү юм чин яг тэгж явхад чаваас ээж аваасаа л авч исэн баг та. Ааха. Тэгэхээр саяны яриг би сонсонгуудлаа нэг хөөрхөн дүгнэлтэнд хүрлээ л дээ. Миний бодлоор дүү хүнтэй үерхэн гэдэг бол нөө хизэж байж боломгүй зүйл гэж боддог байхгүй. Яагаад? Яагаад гэвэл хөрхний хувьд хөрхөн л доо. Гэхдээ яад гэвэл би наснаас нь болдог гэж үзэх юм уу? Би насыг илүү одоо төлөвшил хүндлэлтэй нь илүү нөгөө холбож боддог байгаад байгаа байхгүй юу? Хоёул яг эсрэг бодолтой юм байна. Тэгээ нас ихэх тасан би төлөвшөлтэй тэнгуүтлээ илүү нөгөө нэг халамжтай инээ тэрэ гэдэг дээрээс нь ингэж бодсон байсан бол саяны яриг сонсонгуудлаа тэнгуүл нас гэдэг зүйл бол хүндлэл эмэгтэй хүний хүндлэх зүйл биш тий? Яг энэ холбоотой зүйл биш. За тэнгуүтлээ давхар төлөвшөлтэй холбоотой зүйл биш юм байна гэдэг тал дээрээс нь ингэж дүгнэлтэнд хүрч байгаа байхгүй юу? Би болохоор яг ингэж боддог байхгүй юу. Би бол насыг бол үнэхээр нөө одоо хүмүүс нийтлэг нэг ингэдэг штэ нөө нас ахигдсан ухаан суун муун гэж ярьдаг штэ. Айлсвал ээж олчих юм бол нам суун гэж мэгэл тэ. Тийж ярьж би бол нэр мэ гэж хэлнэ. Яагаад гэж ёо би ингээд жирэмсэн эмгтээчүүдийг амар хайрладаг байхгүй юу. Тэг ингээл одоо жишээ нь бид нарт ингээд дургуун хүмүүс байгаа штэ. Тэгэл над үнэхээр таалагддаггүй миний талаар бүр хачаа худлаа юм яриад ичгнүүргүн ингээ явж исэн охин ч юм уу жирэмсэн болцсон байх юм бол яана хөрхий дөө ингээд эрүүл амарччаасаа да яна хөрхий дөө нялх биетэй юм байна. Одоо ингээд хүүхдэд төрүүлсэн байна гэж боддог байсан байхгүй. Тэгээ би амар олон тохиолдолд харсан. Төрөөд 2 3 хүүхэд гаргаад тэнэг хүн бол тэнэг л байд юм байлээ. Худалч хүн бол худалч л байд юм байлээ заяа. Тэгээд бас яг энэ үгэнд би бол итгэдэг заяа. 20 настай да тэнэг байсан залуу. Үнэхээр энэ тэнэг үзэл бодолтой байсан залуу. Гинэн биш шүү. Гинэн чи өөр асуудал. Гинэн төлөвших хоёр бас ялгаатай болоод байгаа байхгүй юм. Гинэн цайлган хүүхдийн бодлоор бодож байгаад ингээ бодол нь ингээ томроод ч юм уу те. Ингээд хэмжээ хязгаартай болоод тэр бол өөр. Гэхдээ тэнэг хүн болвол хөгшрүүл хөгшин тэнэг л болдгийг. Би энийг яг итгэдэг байхгүй. Тэгэхээр насанд бол хамаагүй. Үнэхээр энэ 15 настай хүүхэд тийм байсан шиг миний ингээд сүүл болцсон 22 настай залуу ингээд нэг юм аюу гой дүлгөөхөнтэй ингээд нам суудсан байсан шиг гэтэл ингээд надад сайн ингээд амар ингээд төлөвшөлтэй юм шиг гадна тэгж харагддаг нэг юм одоо нэрийг хэлчих гээд юм болохгүй. Ингээд амар карьертай жилдээ ингээд шууд 2 300 сая ингээд ансаар нь шууд эргэлздэг жилдээ ч биш юм байна. Бараг улиралдаа эргэлздэг. Ингээд тийм юм байгаа байхгүй юу. Тэгээ ингээд Монголын бараг нэг амар том компанид ингээд бүр төсөл өдөрддөг тийм айгүй том нөлөө бүхий хүн заяа. Тэгээ ингээ хүн харахад карьер нь ч бүр ингээ дээшээгээ тулцсан. Тэгээ ингээд надаас яг 6 насаар ах миний нөгөө нэг 5 дээшээ 5 гэдгийг яхан давцсан. Тэгээ ингээд надаас сайн чи бол яг миний сонирхдаг охин би чамдтай нэрээ яг би чамд амар хайртай гэхгүй гэхдээ чи бүр надад амар таалагддаг. Би чамд сайн байна гэж яг тэгдэгээс аахгүй. Гэхдээ би тэр хүнээс тэр төлөвшрийн
хилтерхийгч болж хараагүй. Би зүгээр тэр эрэгтэй хүнээс яг нэг юм би бол Монгол ирэх хүн, би бол ингээд мөнгөтэй төгрөгтэй, би бол карьерийн дээд оргилдоо хүрсэн. Чи өстэй нэрээ өөрийнхөө үеийн хүнтэй уулзаад үз. Тэгэх юм бол шалтан бэднэр л байгаа гэж боддог тэр үзэл бодлыг л харсан. Яг үндэ тэр залуу бол яаж төлөвлөсөн ирэх хүн байгаагүй. Тэгэл наа буцаад ингээдсэн бохгүй. Тэр хүн надтай гуйж харьцаж байгаа штэ. Үнэхээр өөрөө хүртэл яг өөрийгөө таниад энийг сонсох юм бол чи надтай гуйж харьцсан гэдэг хүлээн зөвшөөрнө. Угаасаа чи надтай гуйж харьцсан. Тэгээд би чиний төлөө ингээд тэр хүн чи Монголд байгаа гэж би чиний төлөө ингээд Солонгост яваад очие гээд тэг ингээд виз материалаа бүрдүүлээд өгсөн хүн байхгүй юу? За. Тэгээд бүр ингээд сүултээ хэрвээ чи ингээд надтай ингээд гэрлэнэ л гэх юм бол би Монголд бүх ажлаа зохицуулангуудаа эндээс гэрээсээ ажил хийдэг болоо Солонгост очиж чамтай хамт амьдарч чаднаа гэсэн байхгүй юу? За. Тэгээд тэгж гуйж исэн бэжиж ингээд одоо ямар нэг юм болно штэ. Тэнгүүд шууд наа бууртахад. Тэгээд тэгснээ яг ингээд мөнгө бол асуудал биш штэ гэж мэгэл болцоонд ингээд явж байгаа штэ. Яг ясэм дээр тэр ахаас ч үнтэй болцоо тэр ахаас дүү хүн надад мөнгө зарж исэн. Йой. Өчнөө тохиолдол байна заяо. Тэгж яхад чи нэг анхны болцоон дээр 7-800 мянга гарсан баг. Монголд яг болцож ирсэн. Тэгээд надад бол тэрний хүнтэй санагдаагүй. Тэгэл дараагийн болцоо тэгээд тэр нөгөө нэг тийц захиалсан махиалсан инээ тэр мэрэ гэл яалч түүнийг 10 хэдэн сая болцсон л юм шиг бэлээ заяо. Тэгээд тэгсэн чинь гар яг хамаагүй штэ ингээ чи яхал маран дуртай амаа хэл мэлдэнгүүд би тэр хүнэрийг чавхуулаагүй байхгүй юу. Яг ялч зүгээр л нөгөө хамт хоол ийцэн мэдсэн газар явж мах юм бол тэр миний тооцоог тэр хүн төлж байгаа. Гэтэ намайг өөр хэрэгтэй юм байл ахвал махуулсан би бүгдийг ахуулаагүй байхгүй юу. Яагаад гэвэл би тэр хүнээс энэ хүн эргээд надад нэг юм хариу хараатай мэдрэмж авчих юм байна. Бас хараат мэдрэмж өгөөд ах юм байна да. Тэгснэ би нэг ингээ хэлсэн байхгүй юу. Би сайн ихнэр биш сайхан ихнэр ахыг хүсэж байна. Хүнтээс авал гээ хэлцэхгүй би тэгсэн чинь шууд уурлаа надыг. Чи тэнийг мөч мөө би бүр хөөе. Наа манай аавч тэнэг идгүй. Гээ шууд хийж байгаа юм чинь. Тэгээд тэгсэн чинь гар юу гэсэн үг юм. Тэгвэл чи ингээд чи хүний ихнэр олчих юм бол гарч ормоор л байгаа сте. Чи ингээ гангалж гойж гоодмоор л байгаа сте. Тэгвэл тэр мөнгө өөрөө ол гэж мэгээд хэрвээ олохгүй ингээд надаас аавн ч юм уу нөхрөөсөө аавна гэж бодож байгаа болвол чи бас сайн ихнэр байх хэрэгтэй гэж мэгээд. За. Наа сайхан ихнэр гэж ямар тэнэг бодлоо юм бодлоо гэж мэгээд би сонсч шууд уурлаа начиж байгаа юм. Тэгэл тиймгүү дахиад за Тэгэл дахиад гуйчлаа, гуйлзаа. харин тийм заяо. Тэгэл тэгснэ амар токсик за. Ёо бурхан минь ах хүн намтай гэж бодоод болцож үтсэн байтал бүр токсикийн дээд оргил байсан заяо. Бараг трама авсан биш үү? Трама авсан би нэр ахиж хизээш 6 ах хүнтэй болцохгүй гэхгүй. За тэгж амдгаар болохгүй шүү. За наад чинь тэгвэл заяа чиний болзооны хамгийн муугийн гүнзгий юм байна. Одоо болзооны хамгийн муугийн гүнзгий гэвэл энэ ах мөн болчих жоохгүй. Гэхдээ уул нь яг ингээл болзооны процесс нь ингээл хамтдаа гоё хоол идээл, гоё уух юм уугаал ингээл гоё газраар яваал те. Тэгэл тэр хүн надад мөнгөө зарцуулаад уул нь ингээд зарим эмэгтэй сонсвол гоё болзоо юм шиг. За. Миний хувьд бол хамгийн навшин болзоо байсан байхгүй. Тэгээд яг эргээд тэр хүн надад би тэр хүнд цагаа зарцуулж яхад би тэр хүний төлөө ингээ хөөхнөө хийж яхад хөөхнөө хийн гэдгийг яг ингээ би тэр хүнд ингээд хөөхөн харагдаад тэр хүний төлөө би ингээд бодолт хийгээд тэр хүнтэй ингээд цагаа зарцуулаад ингээд хөөхнөө хийж яхад тэр хүн эргээд надад өрсөн мөнгөө дуртах гээд байгаа юм шиг санагдаадсан байхгүй. Нэг л их мөнгөтэй хүн эргээд надад өрсөн мөнгөө яриад хамбал тэр хүний мөнгө хин хамаатай юм бэ? Хөөе. Мөнгөө залуу хүртэл надад хайртай бол мөнгөө зарцуулд юм а гэж бодож байгаа байхгүй юу? Тийм үстэй. Яг тэгээд за яг тэр хүн миний төлөө өчнөө олоо сая төгрөг өрцөн л ах. Гэхдээ л энэ бол миний хамгийн юм бол албаар өөрөө дурандаа л гаргаж байгаа шүү дээ. Би ерөөсөө тэр хүний гарга гээгүй байгаа шүү дээ. Тэгснээ эргээд би нөгөө би чинь жаахан шолоох шүү дээ. Тэгээ би ингээ хэлсэхгүй. Та ингээд ер нь жаахан ингээд летэ баг карта зурх болгондоо нэг юм яг мөнгө гэж шууд хэлэхгүй ч гэсэн нэг юм хальт надад тийм мэдрэмж өгөөцсөхгүй. Тэгээ тийм болохоор тэр хандлагч надад таалагдахгүй наа. Эдэргээ тэгсэн чинь тэгэл би зүгээр зурчлаа сте. Мөнгө хамаагүй штэ. Тэгэл танаа үеийн шалдаан банднаар гэл ярин заяа. Oh my gosh. Манай үеийн бүр юм гой залууч зөндөө байна эдэр гингүүд өөдөөс би юус X зэрэг байгаа штэ. Тэнгүүд X санаад байгаа юм л та. What? Би тэр хүнтэй үерхээгүй, би тэр хүнтэй болцож байгаа. Би тэр болцооны төвшөнд байгаа. Би тэр тэрнээс цаашаа яваагүй хахад чинь л X санаад байгаа юм л та.
Чи тэрнийг шалдан X санаад маа гэ. Аваас очил начаал ярдмаа болно шүү яг үстээр. Би аваас очил энэ зодуулах заяа гэсэн чи би тэгээ ингээ хэлж байхгүй. Йоо та одоо ингэж байгаа юм чинь идэргээ гэсэн чи. Үгүй чи наа эсрэгээр зодох байх чиж тааш. Тэгээ би ингээ тисгээ байгаад би ийм хүн биш заяа. Би хизээч болцооны төвшөнд бол хүнтэй ингэж харьцахгүй. Би тисгээ байгаад зээлгээ орилсон бохгүй тэр хүн рүү. За. Тэгсэн чинь чи наа өстө тгийж хэллээ мэлээ. Чи наа зайл гэлээ мэлээ. Энэ тэр гиснэл дараа нь ахяал юуч болоогүй юм шиг ингээл амар токсик. Би амьдралдаа ийм токсик хүнтэй таарч аваагүй. Тэгэл дараа нь ингээ яг юуч болоогүй юм шиг юу чинь хэл залгаал. Oh my god. Надад яа би бүр сүлдээ та надаа ингээ сэтгэлийн шарх өгөөд та намайг өвтгөхөөд байна. Би хүнтэй уулзаад харьцаж байгаараа хүн кайф авах хэвээр. Хүн тэрнээсээ ингээ догтлол мэдрэх хэвээр. Би эсрэгээрээ танаас ингээ дарамт мэдрээд байна гэх юм. Чи яаж дарамт мэдэрсэн юм? Oh my gosh. Тэр ахтай ингээд болцсон ингээд хитгэн удаагийн тохиолдол минь намайг зүгээр галзууруулаа. Тэгээ би сүултээ ингээд за энэ хүн надад үнэхээр амар сэтгэл гаргалаад байдаг би мэдчихэж байгаа байхгүй юу. Тэгсэн мөртлөөсөө би үнэхээр тэр хүнтэй харьцаж байгаасаа бүр стресс аа би ингээд хичээгээд гүрийгээд хамт байгаад байгаа байхгүй юу. Би бол нэхэндээ яг ухаантай ир хүн гэж бодсон нөгөө насаа хягцсан. Надаас илүү настай болохоор ингээд ухаантай тэгээ ингээд карьер нь ятсан би тэр хүнийг хүндэлж байгаа байхгүй. Би таны хүндэлдэг штэ би таны мэрэгжлийг болоо би таныг мундаг гэж боддог тэрнгүүд эргээд миний мэрэгжлийг хийдгүү. Тэснэ. Миний ажил би одоо ингэсэн байхгүй. Нэг удаа ингээд болцоонд дуутахлаар нь ингээд үнэхээр уушлаарэ ингээд би энд ингээд ажиллаа ингээд авч явахгүй болохгүй наа энэ ажил ингээд аягүй чухал явж байна эдэр гэдгийгсэн чинь. Хөөе. Миний доор 2-300 ажилтیں۔ Намайг байхгүй бол ажил нь явдаггүй. Тийм бахад би чамд зориулаад цагаа зарчулж хахад чи яагаад цагаа зохицуулж чадахгүй байгаа. Чиний ажил чухал биш ухааны юмэрээд би тэгэхээр хүн болгоны ажил чухал, цэвэрлэгч ажил нь чухал. Нэг байгууллагын цэвэрлэгч нэг өдөр ажиллаа хийхгүй байхад тэр байгууллага будаа болд юм аа. Таны тэр мундаг дарга төсөл хариуцдаг, ажил авч явдаг, хит хитэн ингээд том ингээд ажил ингээд гараасаа гаргадаг байх чинь хамаагүй. Миний ажил ч гэсэн чухал. Би ажиллаа хийхгүй бол бас яг манай компани миний хийж байгаа энэ ажлын ингээд тодорхой төвшнүүдийн ингээд ажлууд нь шууд дуусах гээд байна. Би ингээд жижигхэн ч байсан гэсэн манай компанийн цөөхөн хідэн хүнийхээ амьдралыг залгуулж явдаг учраас би энийг хийх ёстой. Намайг байхгүй бол үнэхээр энэ болохгүй байна одоо. Гэт хэрэлдэж байгаа байхгүй юу? Тэгэл тэгсэн чинь тэр үедээ өстө нэрээ за ойлголоо. Би нэрээ тэгсэн мэн гэсэн мэн л тэгчих байхгүй юу? Тэгснийхаа дараа ахаал би ийм том ажил хийдэг. Чи чинь одоо юу гэдэг чи нэг юм уу? Бараг жүжиг чинь л эцтэй. Чи нэг юм уу найруулагч л эцтэй гэж мэн. Чи нэг хитгэн текст л бичдэг үстэй гэж мэн. Oh my gosh. Би болдог бол наа үнд чинь нэрийг бүр нэг залмаар санагдаад байгаа. Би бүр ингээд тэр хүнд хэлсэн байхгүй юу? Манай X болол яг хамгийн гоё нь яг ингэдэг байсан байхгүй юу? Би манай X намайг ихэндээ амархан ажил хийдэг гэж бас ярьдаг байсан. Би тэр үедээ яг амар гомдоод тэгээд би чинь нөгөө нэг соёсаа төгсөөл шууд нөгөө нэг мэрэгчлэлээр ингээ ажил дээр гарчиж байгаа штий. Тэгэл гэсэн чинь гайгүй цалин авдаг. Тэгээ ингээ дуртай цагаа өнгөрүүлчихдэг. Тэгэнгүүтээ ажилдаач гайгүй дуртай. Тэгээ ажлынхан таач амар дотно. Тэнгүүдээ нөгөө нэг юм чөлөө цагаач амар сайн зохицуулж чаддаг байсан байхгүй юу. Тэгээд тэгсэн чинь манай оюутан ангийнхаа хүртэл би энэ хандлагат амар дургүй байсан заяа. Танай ажил дээр мист байна уу? Танай ажил мист. Танай ажил дээр мист байна уу? Танай ажил чинь амархан шít гэж мэгээд. Хөөе. Ажлыг амархан ажил хийж байдгүй. Ажлыг амархан харагдуулдаг хүн гэж байд юм аа. Тэр нь би байна гэж би амархан харагдуулаад хийдэг гэсэн. Би яг үнэндээ миний ажил тийм амархан гэж бол би хэлэхгүй заяо. Тэр чи яг мэдчихэж байгаа заяо. Байнга шин санаа гаргах ямар байдаг вэ? Тэгээд нэг продакт дээр нь штэ. Байнгын шин санаа гаргах хэвээр. Байнгын шин үг болох хэвээр заяо. Нэг продакт дээр ихэндээ амархан байж болно. ChatGPT ч хийж чаддгүй юм. Чадахгүй угаасаа ихэндээ амархан байж болно. За болий 5-6 сар, 1 жил, 2 жил. Цаашлаад яг нэг продакт дээр олон дахин шин санаа гаргах. Эн чинь би хүн харахад ингээд нөгөө нэг би минь хөдлөхгүй ачаал ахгүй юм шиг байгууламжийг байнга толгой ажилтдаг байсан болохоор амар ядардаг байсан байхгүй юу. Гэтэл зүгээр л тэр эрэхтэй манай X бол ихэндээ ойлгосон сүултээ нэрээ миний арчин тархиа зарж Монголдгоо. Яг ингээд жүжигийн хичээл дээр ч гэсэндээ ингээд ингэдэг ус аахгүй. Жүжигчний уран чадвар ч юм уу, кино найруулагч уран чадвар дээр ингээд оронгууд нь штэ. Та нар ингээд
амар сайн судалгаа хийх хэрэгтэй. Ингээд судалгаа уух муух гээл тэгж ааштай. Тэгээд бид нар амар их судалгаа хийн. Тэр нөхцөлд ингээд тэр кейст орох гэж амар хийн. Ингээд дүрийн хөгжүүлэлт ч юм уу те тэдгээр зүйлүүдийг хийн гээл те. Тэгээд энэ бол амар том ажил байхад чинь би тэр хүний ажлыг том гэж хүлээн зөвшөөрж явахад тэр хүн эргээд миний ажлыг чи явал нэг юм уу тэгснээ надад сайн. Oh my gosh. Чи өөртөө хайртай. Яг хөө би энэ хүнийг муулмааргүй байна. Надад зориулсан цаг хугацааг нь муулмааргүй байгаа ч гэсэндээ oh my gosh. Таа штэ. Үнэхээр өөрийнхөө хүсдэг шиг эмэгтэй хүн ингээд гой царай зүстэй тэгсэн мөртлөөсөө ингээд өөрийн гэсэн үзэл бодлого эмэгтэй дуртай юм шиг байгаа юм заяо. Тэр хүнтэй ямар ч өөрийн гэсэн үзэл бодлого, өөрийн гэсэн үн цэнэгүй эмэгтэй хүн л хамт байж чадна. Өөр эмэгтэй хүн тийсэхгүй. Тэгэхэд тэр хүн 6 насаар ах үжиж юм байсан. Манай экс надад чицсан байсан заяо. Тэгэхэд 15 настай тэр надаас 4 дүү болцдог хүүхэд ч гэсэн хажууд нь баг 15 тайхта хизээч миний өдөөс тийм юм ярихгүйсэн. Миний цагийг үнэлдэг байсан. Миний мэрэгжлийг хайрладаг байсан байхгүй юу? Тэгэхээр дэлхийд дээр ерөнхийдөө хоёр төрлийн эмэгтэй хүмүүс байгаад байт юм байна л да. Нэг нь болохоор зэрэг эрчүүдээс ирж байгаа нэг иймэрхүү дарамтанд байгаа л бийж байгаа тийм хүлцэнгүү. Тэгэхээр биш үн цэнэ мэддэг. Ер нь ямар онцгой гэдгийг мэддэг. Хүн болгонд онцгой тийм гой гой зүйлүүд байгаа штэ. Гэтэл тэр онцгойгоо мэдгүй. За тэрнээс нь гадна сэтгэл зүйн хувь дээр жоохон төлөвшөл төлөвшөл гэж ярих нь бүр амар өөр юм байна. Ерөөсөө биш. Ер нь ингээд нөгөө өсөх явцад хүний дутагдлын комплекс гэдэг нэг юм байдаг штэ. Тэрнтэй адилхан одоо эмэгтэй тэр нэг бүлэг нь болохоор зэрэг ямар нэгэн хүчирхийлэлд ингээл өртөөд байгаа мөртлөө тэрийг мэддэг. Тэгсэнгүүтлээ тэрийг санагалцдаг юм төрлийн хүмүүс бас байгаад байгаа байхгүй юу? Oh my gosh. Яммаар байгаа мөртлөө тэрийгээ дараа нь эргээ санаалдаг гэх юм уу? Энэ ч гэсэн нөгөө нэг бэлгийн амьдрал дээр гэсэн гардаг штэ нөгөө жоохон би чамд яг ярьжсэн штэ. Би ингээд энэ дээр судалж үтсэн. Тэгээд судалгаас гадна амар олон хүмүүсээс сонссон гэдэг. Тэгсэн чи ингэдэг гинэ. Хамгийн ихний энэ гэхдээ юу шүү бүх хүмүүс биш шүү хтоо. За та нар бүгдээрээ гэж хэлээгүй. Тэгэнгүүт ингээд хамгийн ихний бэлгийн харилцаанаасаа ингээд хүчин тавцсан эмэгтэй хүмүүс ч юм уу те. Ингээд ерөнхийдөө буцаад эхэндээ тэр бол амар траума байгаа те. Тэгсэн мөртлөөсөө яг ийм сексийн харилцаанд бэлгийн харилцаанд яг тэр нэг юм хүчирхийллээ нэг юм жах өгүүлээд идэг гинэ. Тэгэнгүүт тэр хүчирхийллийн мэдрэмжээ ингээд санагалзаадаа тэгээ болохгүй гэдгийг мэдээд байгаа. Тэр нөгөө ингэдэг штэ. Болохгүй гэдгийг мэдсээр ээжиж хийчээд идэг. Аригчин автаа би яста хизээч аригчин нөхөртөө болохгүй гэж бодсоор ээжиж аригчин нөхөртөө болчдөг. Би хүүхдээ хизээч зодохгүй гэж бодсоор ээжиж өөрөө хүүхдээ зоддог болчдөг гэдэг. Тэнгүүд энэ бол бүх хүн дээр биш. Энэ бол нэг юм сэтгэлзэн амар том гэмтэл юм шиг байгаа. Тэр гэмтлээс гарч чаддаг хүмүүс байгаа. Үнэхээр хүчтэй сэтгэл зүйтэй мундаг зөрөгтэй хүмүүс байна те. Гарч чадахгүй тэндээ унцсан хүмүүсээс байгаа байхгүй. Тэнгүүд бэлгийн харилцаанд орохдоо тэр мэдрэмжээ өгүүлээд учраас тэр нөгөө токсик харилцаагаа ингээд хүсэл тусаар учраас би ингээд твчих ёстой гэсэн нэг юм тархинд мэдээлэл өгдөгчдөг заяа. Тэгэнгүүт ухаантай ирчүүд болно штэ. Бүр үнэхээр мундаг эрэгтэй хүн болвол гарнаас нь бариад би чамд ахиж юм мэдрэмж өгөхгүй. Чи гараа өгдөө. Ингээд би чамд ахиж юм мэдрэмж өгөхгүй. Би одоо тэр нөгөө буяа гэдэг хэвчтэй айгу дуртай байхгүй юу. Тэгээ тэр хичи ингээд подкаст орсон яриаг сонсож байгаа байхгүй юу. Тэгээ ингээд би ийм хэсэглийн шарх авдаг байсан. Би ингээд ааваасаа ингээд манай аав ийм муу байсан мэсэн гэл ингээд ярьж байгаа штэ. Тэгсэн чинь тэгэл чи одоо ийм юм сонсоод надаас салах уу гэл дотор бодож исэн чинь нөхөр нь харин эсэргээрээ ингээд би чамд ийм мэдрэмж ингээд чи ийм мэдрэмж авч исэн болохоор намайг чамд өгсөн байна. Хизээч ийм мэдрэмж битгий өгөө. Энэ эмэгтэйг сайн халамжилгээд бурхан чамайг надад өгсөн юм байна. Энэ хүнд ахиж ийм мэдрэмж битгий өгөөсгээд бурхан надад өгсөн юм байна гэж хэлж байгаа байхгүй юу? Сайн их хүн бол юм байна зөө. Ямар ч новшийн залуу нь энийг яад юм. Энийг өстө яасан ч яад юм. Энэ угаасаа л зүгээр штэ. Би энийг зотлон зүгээр. Би энийг хүчирхийлсэн зүгээр. Хүсэхгүй байхад секс их чи хосын харилцаан дээр хүчин байхгүй юу? Тэгж яхад чинь би нэг яасан ч яад юм. Энэ угаасаа зүгээр байшин. Би хараар тавьчих л та. Эхний хуралтан дээр энэ хүн намайг твцсэн штэ. Түл дахиад уулзчих л та. Яг би уучлалтгүй гал болч тийм чаа. Дараа ч гэсэн уучлахгүй чи. Би цэцэг авч өгвөл болч тийм чинь. Би энд үнтэй юм авч өгвөл болгоцсон чинь гэж бодоод тэр эмхтэй ямар их асар их өвдөлт мэдрээд ингээд тэр ер нь бол эргээд уучлах болгонд айлсвал тэр тухай бодох болгондоо тэр хүний зүрх яаж сэцэгдэж байгааг ингээд бодохгүй.
За тэгэхээр зэрэг ер нь бол бид хоёрын ярьсан зүйл ер нь сая бэлгийн амьдралын жишээ тал дээр л яригдсан болохоос зүгээр энгийн харилцаан дээр түрүүний нөгөө нэг хамгийн муухай болцоо гэж хэлсэн шүү дээ. Тэрний яг жишээн дээр дурдгадаад байгаа байхгүй. Тэгэхээр буяа их бол бэлгийн харилцаа биш шүү. За би зүгээр сая нөгөө нэг юм сэтгэлийн амир багаас авсан шарах гэдгээр нь ярьсан шүү. За бор ойлгочих дээ. За. Тийм тэнгүүд би сая юун дээр явчихлаа. За ингээ бэлгийн харилцаан дээр ингээд ярьж штэ гээд. Oh my gosh. Жишээ авлаа штэ. Би ч хөгшин хүн шүү дээ. Йоо, энэ охин бид хоёр чицоо энэ охины тарих жахан хөгш юм шиг лээ. Ясэр бол би насаараа болдгоо гэдэг байгаа. Сараа л чицоо штэ. Нэг сар ирээ. Золох болохоо зэрэг одоо яана. Тараа ичлэлгүй чи гар дээр дээшээ явхад доошоо явах. За ямтач тиймэрхүү би буцаад сэдвлөгөө яг ороход бэлэн болчлаа гэдэг шиг. За сая болохоо зэрэг яг л нөгөө зүгээр энгийн бэлгийн амьдралын сэдвээр нэлэнхүүдээ ингэж голчилж ярьсан бол зүгээр энгийн амьдралын харилцаан дээр тэр тий зүгээр л муухай үгээ хэлжингүүд л маргааш цэцэг авч өгөөл за намайг уучлаарай хайраа да гэж ялгаандаг ийм залуучууд байгаа. За байдгийг нь болохоор зэрэг бид нар жишээнээс нь сонссон. Тэнгүүд хоёр төрлийн эмэгтэй байгаа ингээд тэ төвчээд байгаад идэг инээ тэрэг гэдэг тал дээрээс нь яг юу ярихчихсан бэ гэхээр иймэрхүү залуучуудад болохоор зэрэг одоо хэрхэн болцооныхоо явцад гэх юм а тий бүр ингэж үерхээгүй зөвхөн болцож явахын шатанда одоо таньж мэдээд зайлсхийж сураараа гэдэг талаас нь ингэж ерөнхийдөө жишээ авсан гэж та хэдэд ойлгогдох нь зөв. Яг гэвэл хоёр төрлийн эмэгтэйгийн нэг нь бол ингээд энэ харилцааг үгүй үгүйсгээд ингээд тэ зүгтж явж чадчих байгаа бол нөгөөх нь болохоор зэрэг нөгөөдхөө ингээд юу гэх юм шар хаваад байгаа мөртөө цэцэг аваад өгж байгаад нь баярлдаг гэх юм уу тий. Тэгэл дахиж уучлал унаал иймэрхүү тохиолдлууд байгаад байгаа учраас болцооныхаа явцад ч гэсэн бид нэр тэгээ шалгууруудыг тавиад за сайхан мухагаар нь ингээд ялгаж байгаагийн нэг том одоо юу гэх юм давуу тал нь сонсогчдын хувьд тунгаан бодох энэ эрх зүйлэл байх юм болов уу гэж бид хоёр ерөнхийдөө хувийн зүгээс бодож байна. За тэгэд ер нь бол ийм надад ингэж санагдсан байхгүй юу? Энэ бас одоо би айгүй ийм дотны эрэгтэй дүүтэй байхгүй юу? Надаас одоо 19 настай заяа. Тэгээд айгүй дотны эрэгтэй дүү ялч юм хүүхдийн зан тэр хүүхдүүд байгаа юм л да. Гэхдээ бас ийм тарих нь бол төлөвшсөн заяа. Тэгээд тэгэхэд маа тэр дүү ингэжээс байхгүй юу? Би нөгөө нэг ер нь чам ч гэсэн хэлжсэн баг. Би амар ивэлтэй болохоор би настаа муунд харддаг юм аа. Миний хүрээлэл тийм новшин хүмүүс орж ирдэг юм аа. Би үнэхээр ивэлтэй учраас миний эргэн тойронд ийм амар гайхалтай хүмүүс байд юм аа эдэр гээд би бол нь яг үнэхээр 100% энд итгэдэг байсан байхгүй юу. Тэгээ одоо ч гэсэн итгэдэг ч гэсэндээ бас дахиад өөр үнцэг гарч ирсэн заяа. Энэ үнцэг нь юу байсан бэ гэвэл маа тэр дүү надад тэгсэн байхгүй. Би амар ивэлтэй болохоор надаа муунд харддаг юм аа. Би амар ивэлтэй болохоор гэж тэгжсэн чи хажуунаас ана. За та ивэлтэй байд юм байж заяа. Гэхдээ та тэр хэмжээний үнцэнтэй болохоор л таныг тэр хэмжээний үнцэнтэй хүмүүс хүрээлт юм аа. Таны үн цэнийг мэддэг хүмүүс тантай хамт байд юм аа. Ингээд таны үн цэнийг мэдхгүй хүмүүстэй та харьцдаггүй байхгүй юу та. Гэт тэгсэн чинь гівэнд бодож байгаа байхгүй юу. Нэрэл чи яг мэдж байгаа би таалагддаг үнцтэйгээ өөх цолдгоо. Би амар ийм галзуу, амар ийм хөөртэй хүн юм шиг мөртлөөсөө таалагддаг хүмүүстэйгээ өөх цолдгоо тэр хүмүүсийн ярианд ч ордгоо ингээл холоос хараал бичдэг. Оо хай. Тэгэнгүүт энэ яг тэр дүүгийнхаа үгийг сонсчоод би өмнө болохоор за стил нэрээ бурхан намайг харж үзээл надад ийм гайхалтай хүмүүс заяад юм байна да. Хүмүүсийн амьдралд айгүй амар болж штэ. Тэгэхэд надад тийм амар юмуд нь болоогүй юм байна да. Би ямар хацтай юм бэ гэж боддог гэсэн байхгүй. Тэгсэн чинь би одоо ингэ бодонгууд би өөрийнхөө үн цэнийг мэддэг болчоод миний үн цэнийг би тодорхойлдог болсон болохоор миний цагийг үнэлдэг, миний үн цэнийг ойлгодог хүмүүсийг л хүрээлтэд оруулдаг болсон юм байна. Тийм болохоор л миний эргэн тойронд ийм хүмүүс байгаа юм байна гэдэг. Тэнгүүд 19 настай эрэгтэй хүүхдийн бодол шүү дээ энэ. Гэтэл тэр 30 настай залгах бас шал өөр байгаа байхгүй юу? За тэгвэл би эсэргээр нь асууя. Чиний үн цэнийг хамгийн өндөрт тулгаж чамд мэдрүүлж чадсан заяа. За хүндэлж чадсан, за хүндлүүлж чадсан. Тэр хамгийн гой болцоог өгч чадсан одоо хүн чинь хин бэ гэх юм цаашаа тий ямар хуу залуу байсан бэ? Ямар хуу болцоо байсан бэ? Яг энэ талаар бодвол 3 хүн байна. За 3-аас жолонгой болцоо оочлаарай гэхгүй юу? За топ 3. За эхнийх нь болол мэдээж яг манай X эсэн. Маа 4 жилийн харилцаатай ингээд миний анхны хайр. Тэгээд энэ хүн бол яг үнэхээр яа надад тийм мэдрэмж өгсөн бэ гэх юм бол ингээд битүүр чи ингээд анх үерхчээд аялалд явъя гэдгийгсэн аахгүй юу. Тэгээд тэгсэн чинь аялал явах гэхээр надад бол мөнгө ахгүй.
Тэгээ дээрэс нь манай аав ээж хоёр чинь нөгөө нэг манай аав чинь намайг 10 жил тохиод найзынд маань хонолдог байсан. Манай найзууч бүгд гэрчлэн. Би 10 жил тохтоо ингээд ангийн зугаалгаар явахын тулд ингээд гуйж хахад өстой тийм байхгүй гэд яг тийм хүмүүс ахгүй юу. Ингээд их сургуулийн 1-р курст ороход хүртэл би тийч чинь нөгөө оройн цагаар юм хүн бэлдэх хэвээр тий. Тэгээд тэгж хаад чи ингээ манай аав явуулахгүй гэснэслээ би ингээ уйлаа би гэртээ ярихгүй аав даалал манай аав уурлна гэж тэгдэг байсан байхгүй юу. Тэгээд яг энэ талаар манай аавын маань зөв хүүхдээ амар харж хандж байгаа. Гэтэ тийм байхад ингээд манай хүн яг ингээд тэр үедээ би болох чаа би бүх мөнгө төгрөгөө болох чи гэд би тэг ээж хоёрсын ингээ гуйж байгаа байхгүй юу. Тэгээ яг найзлуугаа альбасаар танилцуулсан байсан тэр үедээ. Тэгээ танилцуулаад жил болчихсон. Тэгээд тэгсэн чинь би бүгдийг болгоё гэх тэг болгоод яваад тэр бүр яа би амьдралдаа би хөдөө 100% хот юухдахгүй юу. Би чи яг чихнээс сэтиг явуулахгүй юу. Нөгөө хөдөө баг хамаатан ч яахгүй хамаатан байдаг л хальтаа тэгээд нөгөө сайн мэддэг хүч юм байхгүй. Хөдөө ер нь явж байгаагүй ерөөсөө. Тэгээд хамгийн анх хөдөө явж үзээд тэгээ ингээд тэр чин баг тэр болцоо чи ингээд бит хоёр баг 7 хоног явж байгаа байхгүй юу. Тэгээ ингээл тэр хүн бүх явах маршрутаа төлөвлөгөө гаргацсан заяа манай гэсэн. Тэгээ ингээд бүх мөнгө төгрөг ингээд бүгдийг ботцсон заяа. Тэгээ ингээл юу хийж идэх үү яах вэ гэл ингээл ордургүй гэл бүгдийг ботцсон. Ингээл машин дотор ингээл явж хахад ингээл цав хонгорхой би салхилахыг ингээд мэдэрмээр байна гэхэд л ингээд араа шууд хүнжил гаргаж ирээл за тэгвэл чи ингээд хүнжлөөр бие боч гэл. Үнэхээр тэр бол бүр хамгийн гоё нэсэн баха. Яг хөө тэрний дараа ч гэсэн гоё мөчүүд байсан ч гэсэндээ эргээд бодоход миний хамгийн хайрламар мэдрэмж төрсөн нь тэр хүн тэнд явах мөнгийг яаж олсон байсан гэж. За. Компьютераар зарцсан байсан. Оо вау. Тэр хүн тоглох амар дуртай байсан заяа. Тэгээ дээрээс нь ингээд дуун найруулагч ингээд зардаг. Дуун найруулагч мэрэгчлээ одоо энэ үгээрээ карьер нь аягуулсан явж байгаа дарга болсон. За. Тэгээд тэгсэн чинь тим хүүхэд байж ич тэр компьютерт тэр хүнд ямар хэрэгтэй лээ те. Ямар үн цэнтэй зүйл лээ те. Тэр хүн надтай хамтдаа тэр болцоо хийхийн тулд надад ингээд Монголын тэр агаар салхийг тэр гоё мэдрэмжүүдийг өгөхийн тулд тэр хүн компьютераар зарсан байсан байхгүй. Энэ бол нөгөө нэг ийм үг гэдэг штеп. Яг тэр 30 таахтай ингээд харьцуулаа хэлээ заяа. Та надад 100 чихэр байгаа бол та надад нэг л өгсөн юм. Тэр хүн өөртөө 100 байхад бүгдийг нөгөөд өөрөө хоосон өнгөлцсөн юм аа. Энэ бол яг нөгөө мөнгөний хэмжээ ямар ч хамаагүй байгаа байхгүй юу. Тэгээд энэ бол яг бүр хамгийн номер 1 нь байх. Яг уу тэр догтлсон мэдрэмжийг биш нөгөө болцооны амар догтлсон мэдрэмж биш би үнэхээр тайван тайтаарал өөрийнхөө үн цэнийг мэдэрсэн яг тийм болцоо байсан байхгүй тэр бол. Тэгэнгүүт за хоёр дахь нь болол солонгосон байсан. За одоо манай бараг л X-тэй чи мэдж байгаа да. За Бас намайг амар дурлуулад яг манай X-ийн дараа жинхэнэс намайг дурлуулж чадсан хүн байгаа байхгүй юу. Тэгээд тэгэхэд тэр болол бүр үнэхээр K-drama шиг болцсон. Бүр үнэхээр K-drama шиг гэсэн заяа. Ингээд одоо бит хоёр чинь яг 5 минутын зайтай ингээм амьдардаг хоёр хүн байгаа байхгүй юу. За би наан цаан заяа. Тэгээд тэгснэ тэр хүний гэрийг нь бол би мэдэхгүйсэн. Тэгээд яг 5 минут талхдаг гэж надад хэлсэн байхгүй юу. Тэгээд ингээд бит хоёр за ингээд гэрээ чинь тэнд дэдэг ингээд нэг юм сургуулийн өдөнд олцъя гэд ингээд ярьцсан. Тэгээд тэгсэн чинь тэр хүн болцооны цагтаа бол би очисон. Тэгсэн чинь намайг эрт ирэх магадaltaй гэж бодоод 15 минутын өмнө нэрээ хүлээж байгаа байхгүй юу. Аха. Oh my gosh. Тэгснэ уулзаад шууд ингээд харснаа. Ямар хөрхөө оцолцсон. Нөгөө нэг шууд эмхтэй хүнийг нөгөө үгээр осолж чаддаг. Yes. Ямар хөрхөө оцолцсон. Яна би сонирм байна уу? Би бол айгу хичээсэн юм аа гэж мгил. Би зүгээр л эртээ гэдгсэн. Яна чиний ажил санаад очлоо гэж мгил. Чиний стил бүр яагаад юм гоё юм бэ эдэр гэж мгил заяа. Тэгээд тэгсний ам байл та үгүй штэ эдэр гэлсэн чи. Үгүй чи бүр амар хөрх юм аа. Чамаг юм хөрхөн болохоор чи ингээд сандарчлаа гэж мгил. Тэгснэ. Тэгснэ. Чи яг дотроо ингээд бүх юма төлөвлөсөн байхгүй тэрхүү болно. Тэгснэ. Чи хоол идсэн үү? Хоол идмээр байна уу гэж мгээд. Тэгээд тэгснэ. Эзэн ч яах вэ? Идэхгүйсэн ч яах вэ гэсэн чи. Юун тартай муртай ингээд асууж авахгүй тэгэл ингээд надад нэг асуудал байхгүй зүгээр л өөрийнхөө эдмээр газар л явч та гэлтгсэн чинь. Ингээл тэр хүн угаасаа төлөвлөсөн байж зүгээр намайг өөр юм хэлвэл бас төлөхөөг солих гээд ингээд дотроо төлөв. Хоёр юм А байвал боцсон байхгүй. Тэгээд ийм ойрхон байдаг. Ийм чигний газар ороод тэгээд би бараг солонгос ирснээс шийдэж үзсэн хамгийн амттай чигний газар тэрсэн баха. Тэр газар содолсон байсан да. Эхлээд ингэсэхгүй би нөгөө болцоонд явж байхдаа зураг мураг дармаараа мөртлөөсөө нөгөө шууд архаасаа санаа зовоод идэх байхгүй. Тэгсэн чинь ингээд тавьснаа яг энэ хоол мол ирсэн байжсэн чинь гэснээ яг нөгөө тэр газрын нөгөө ялчгүй амар гой гардаг дээр нь бүр юм стикер наацсан байдаг тийм хоолоо гаргад юм л да. Тэгээд тэгсэн чинь итгэжсэн гівгэнт
гэснээ өөрөө ингээ холдож өгөө заяа. Тэгснээ зургийг аваарай. Стори гэрээ. Вау. Энэ ингээд эрэгтэй хүн сонсвол ямар инээдтэй юм бэ гэж бодож магадгүй бус эрэгтэй хүн сонсвол үгүй энэ эмэгтэй хүнд амар гоё мэдрэмж өгдөг. Тэгээ би гэдгийгсэн чинь чи Instagram дээр штэ, чи TikTok дээр штэ зургийг аваарай гэд. Тэгээ би ингээд зургийг аваад гэснээ гэд надаас амар том оноо авчиж байгаа байхгүй юу. Тэгээд тэгсэн чи ингээл хамт ингээл юм ярилцаа сууж хатаа ингээд танд ингээд хэцүү байна уу? Би ингээд солонгосоор тимсээ ярихгүй байгаад дээ. Амар хэцүү байна гэсэн. Үгүй боцноос амар сайн байна. Харин ч боцноос амар сайн байна гэд. Тэгээ ингээд бити хатлаа яриад дээ. Тэргээл тэгсэн чи би харин ч боцноос амар сайн байна. Би чамайг үнэхээр хөөрх юм ихтэй болохоор ядаж ганцхан удаа уулзаж үзье гэж бодож исэн юм аа. Тэгээ надад угаасаа тэгсэн байхгүй. Надаас болзооны санал тавих та хэлсэн үг нь бас надад аягүй таалагдсан байхгүй. Ганцхан удаа уулзахыг хүсэж байна. Ядаж ганцхан удаа хэлээд надад боломж олгоод өгч болох уу гэж асууа. Тэгээ би за нэрэл ганц удаа болдож үзээ. Тэгээ таалагдвал тэрлээс таалагдахгүй бол тэрлээс гэж бодоод болдож исэн байхгүй. Тэгээд болцсон чинь яг тэр гуйлтан ч гэсэн надад аягүй үнс юм өгсөн байхгүй. Ганцхан боломж өгч би тэр боломжийг ашиглая гэдэг гуйлтайсан байхгүй. Тэгээд тэгсэн чинь ингээл хамтдаа хоолоо идчихэл байсан чинь би чи нөгөө нэг чиг мэдчихэж штэ. Амар удаа иддэг гэснээр баг иддэг. Тийм. Харин тэгээд тэгэнгүү тэгж идээсэн чинь ингээд санаан зовоод байгаа байхгүй юу ингээд намайг нөө нэрлэхтэй гэж бодох шиг байгаа. Нөө солонгос охтууд амар сайн иддэг штэ. Би монгол охтуудаас баг идсэн солонгос охтуудаас яаж сайн идэх вэ? Тэгээд ичжсэн аа ингээд нэмээд би ингээд уух юм авчих уу? Чи уух юм дургуул авахгүй жолноо гэж нэгэ заяа. Тэгээд тэгэхээр би за тэгвэл би коктейл авчий да гэд. Би бол угаасаа мэгжүү өдөр нөгөө пив руу чадахгүй юм чи уудгүй юм чи. Тэгээ за би коктейл авчий даа гэдгсэн чинь нөгөө коктейл нь гарахгүй нэг гэдгсэн аахгүй. Тэгээ тэгсэн чинь шууд ингээд цаашаа явснаа. Ингээд ямар төрлийн коктейлүүд гарчаа. Ингээд цитрусын төрлийн юм амттай юм байна уу гэд яг миний нөгөө өмнөх захиалсан коктейлнаас ямар амттай дуртайг нь мэдсэн заяа. Тэгээ ингээд сууж санаа дээр шнэ ийм хоёр төрөл чамд болох юм байна да гэд. Ямар гоё юм бэ? Тэгэхээр надаас амар мэдрэмж өгч байгаа штэ. Тэгээ яаж яхаа тэр хүн чинь нөгөө юм угаасаа за гаднах төрхөн дээр харахтай кино штэ. Тэгээд тэгсэн чинь тийм мэдрэмж өгөөд гэдэг ярьж байгаа юм хандлага болгоно яг нэг юм K-drama-ны нэг юм процесс шиг байсан байхгүй яг надад K-drama үзээд ам санагдаад би баг кино үзээд ам санагдаадсан байхгүй. Тэгэл тэгсэн чинь надаа ингээд чи тамиг татдаг залууд дургүй юу? Чи өөрөө татдаггүй гэж мэгээ. Тэгэхээр үгүй би өөрөөсөө огт хэрэгэлдэггүй штэ гэдгсэн чинь би ингээд салгаан тамиг татдаг вэфил ярьж байгаа байхгүй. Тэгээд зүгээр гэхдээ баг үнэргээ би чамаа дургүй гэвэл татахгүй байж болно. Уулзах үедээ би татахгүй байж болно гэж мэгээд надаас бас ахын штэ. Тэгээд 29 настай л байгаа байхгүй юу. Тэгээд тэгснээ тэгж болноод ирэхээр зүгээрээ би ингээд цахилгаан тамхин дээр л надад ямар ч асуудал байхгүй. Эдэр гэдгсэн чинь тийм үү гэд. Гэтэ би хажиж ийзэж татахгүй гэж мэгээд бас болж штэ. Тэгээд яг энэ мэдрэмжээр нь айгүй нэг юм тухтай санагдаа байдсан чинь гарснаа. Ингээд царай ингээд чи хитэн цагаас харах хэвээр ингээд уцаасаа цаг харж байгаа байхгүй. Тэгэхээр би за яг тэр үе цаг харахад 9-тэй болчихсон байхгүй. Тэгэхээр за 12 ярьчих да гэж дотроо бодоод 12 гэдгсэн байхгүй. Тэгээд тэгсэн чинь за тэгвэл хоёлаа одоо цаашаа солонгоч чинь нөгөө нэг юм скетчлсэн болцоо хийдэг штеп. Нэг газараа суудаггүй болохоор тэр газар юм мэдсэн коктейл уцаа. Тэгээдсэн чинь цаашаа ингээд тэгвэл өөр газар орж чи умарино кофе умарино гэж аахгүй. Тэгэхээр би надаа хамаагүй өөрийнхөө очмоор газар очтоо гэд. Тэгээд тийж аахгүй. Тэгээд тэгсэн чинь бас ахил газараа боццоо аахгүй нэг юм хятад тийм юу шиг коктейл бараа аахгүй. Тэгээд тэгснээ тийм газарлаа ингээ ороод тэгээд яг цонхны ижид зах юм бол гоё те гэснээ ингээ цонхны ижид ингээ содл ингээ заршлангуудаа ахаад захиалга өгөхдөө ингэсэн аахгүй. Юу их ингээ чи угаасаа пив водгом чинь коктейл ах уу гэд эн чинь хачи вино бараг гардггүй би чинь вино л уудаг хүн шүү болно. Тэгэл тэгснээ коктейлний менюг нь харчаал те ингээд авчаад би ганц коктейл л авчиж авахгүй юу. Тэгээ дээрэс нь ус өгчөөрэй гэд. Тэгээд тэгсэн чинь нэмээд ингээд амттай мэд хэрэгтэй штэ тэр гэх юм. Үгүй би түрүүн ингээд чадхаас харсан мэт тэгсэн ч гэсэндээ ядаж ингээд яах хэрэгтэй. Тэр нь гоё штэ гэд тэгснээ ингээд өөрөө мэдээд ахаад нэг юм тэр нь баг миний хувьд бол хоолцоо баг юм захиалж байхгүй. Тэгснээ ахаад нэмснээ юм жимхний цуглуулга моглолоо захиалж махала би тэгээд үгүй би авахгүй штэ эдэр гэд ингээд араас нас дэрэн мөрөн хүртэл авч маваадсан юм а. Тэгээ би бүр үгүй эдэр бид нар гэдгсэн чинь үгүй чиний ууж байгаа хамтаа чинь энэ амар гоё зогтсон. Тийм болохоор ингэ хэрэгтэй гэж мэл. Тэгэл тэгснээ амар хөөрхөн чимд дуртай байвал айгүйх асуулт асуун за. Би юусаа буцаа асуулт асуухгүй байхгүй юу? Би тэр үед нэм ажилтны процесс нэр яг нэм кино үзэж амш процессэн дээрээ тэгэл тэгсэн чинь яг юунд дуртай байдаг гэл халуун утаа олон дуртай гэсэн. Тэнд хятад ийм хоолн дуртай мартал. Тэнд амар гоё би ийм газар мэдэн дараа хамт явъя гэж мэл.
дараагийн болцоогоо төлөвлөөд дараа уулзах нөхцлөө тэр хүн бүрдүүлээд байгаа байхгүй юу. Тэгээд тэгснээ чи ингээд амар гой өсөл явцаа ханаас авдсан. Би эндээс ч авдаггүй л гэсэн чинь. Би ингээд хичээсэн ч гэсэндээ ингээд чамшиг байж чадахгүй байна. Яг нэг юм өөрөө үнэхээр бараг төгсгөн байж ийж. Ингээд чийл төгс. Би дутууд улмаг гэсэн мэдрэмжийг надад ингээд өгөөд байгаа байхгүй. Би бол дутууд улмагаа чийл төгс шүү. Чи төгс юм ихтэй шүү. Чи надад уулзж байгаа чинь л онцгой шүү гэдэг мэдрэмж өгөөд байгаа байхгүй. Тэсний амар инээдтэй болсон зэ. Ингээд амар ингээд сандраа юм ярьжсэн чинь ингээд яг сандраа юм ярьжсэн чинь ижижсэн юмнийхаа ингээд хилтэрх ингээд өсөрчтэй. Миний урд заяа. Тэс чи амар сандраа заяа. Яг нөө кейдрам шиг заяа. Тэсний надад энэ бол амар хөөргөн байсан заяа. Салаасаас яаж болох амар сандраа заяа. Хичээл бүр ингээд нүр амнаалаа ингээд сандраад юугаар авах вэ? Тэгсэн чинь би ингээд би бүр ингээд татаж унтлаа инээд надад тэр процесс амар хөөрхөн байсан заяа. Хүмүүс амар юм хөвгөлтэй тэнийг юм шиг сонсож маадгүй. Энэ яг бүр надад кейдрам шүүсний кейдрам дээр бүтлгэн болж шүү. Унах гэсэн чинь ингээд татсан чинь унж манаад байдаг. Гэсэн чинь яг тийм болоо тэгээд надад бүр ёо солонгос ирсэн шүү. Үнэхээр кино шиг юм байна. Энэ бүтлгүүд жаал кино шиг юм байна. Бүх юм кино шиг юм байна гэж ингээд бодож байгаа шүү дээ. Тэгээд би ингээд зүгээр гэсэн чинь дахин санаад авахаар би ингээд нөхслээд ингээд зүгээр болгоцохгүй ингээд зүгээр юм уу гэрэй гэл. Тэгээд бэдсэн чинь яг тэр газараа ингээд суудсан чинь миний яриануудыг сонсож байгаа л бит хоёр яг солонгосч MBTI ярьдаг. Тэгээ ингээд бит хоёр нөгөө MBTI дээр бараг төгс тохирдог MBTI юм байл да. Нөгөө амар төстэй сонирхолтой. Тэгээ би чинь яг нөгөө нэг юм кино Harry Potter-т бүр үхтлээ дуртай. Тэгснэ би чинь Potterhead дээрээс нь надад нөгөө фэн гэхээсээ илүү бүр жинхнээсээ тэнд бүр ингээд амьдрдаг хүн байхгүй юу? Би ингээд ич хит нийтдэг те. Миний хувьд бүр амар чухал байр суурь эзэлсэн. Тэгээ энийг маань ингээд үнэлдэг хүмүүс байсан ч гэсэндээ яг надтай адилхан хэмжээний дуртай хүн бол байгаагүй байхгүй юу. Тэгсэн чинь тийм хүнтэй таарангууд шууд ми соулмэтэй гэж бодохоор хэмжээний мэдрэмж өгч байгаа байхгүй юу. Тэгээ бид хоёр ингээд адилхан кино мөн дуртай болж таарж мараал тий. Бүр гэдэг MBTI юм төгс зохицол байж таарад ялч амар адилхан сонирхтой мөртлөөсөө тэр эрэхтэйг надаас илүү мэдрэмтгий болж таарсан. Би амар мэдрэмтгий хүн байхад чинь тэр хүний MBTI надаас ч илүү мэдрэмтгий MBTI-тэй. Бус тийм нь бүгд адилхан. Сонирхол нь бүгд адилхан. Тэгээ бидсэн чи ярин дондороо ингээд намайг дуулах дуртай гэж сонсоод хоёлаа ингэ өрсөлөө нүрээ боорох гэдгийгс аахгүй. Тэгээ уул нь coin нүрээ боорол хямдхан штэ. Тэр хүн надаа ингээд болзон дээрээ аль хэзээ эхний 2 3 газраас ингээ 3 400 мянган өрцөн бохгүй юу. Тэнгүүдээ coin нүрээ боон орвол юу хахад чинь ингээд эн чинь энтхийн нөгөө өрөөтэй нүрээ бангууд чинь Монголынхоос ийм сонин халтар юм байж агүй үнэтэй байхгүй юу. Ганц цаг нь 30 30 мянган вон гэдэгтэй. Тэгсэн чинь ингээд тим газар тим караоке руу явж ороод тэгээд 2 цаг авсан юм. Тэгээд тэгснээ би нөгөө нэг өмнөх юм дээр ядж хахад нэг сая идэж чаддгүй чи ингээд тэр газараас баг уусч яваагүй байхгүй юу. Тэгээд тэгсэн чинь юу чи ядаж нэг уух юм хэрэгтэй штэ гэснээ надаа ингээд нэг юм чиний хоолой чи өвдөх байх гингүүдээ гэж бодоод гэснээ нэг юм юутэй хэлээ нэг урмлын цай ороод ирсэн байхгүй юу. Намайг нөгөө юу ч уухгүйсэн чинь тэгээд чи ингээд тэр болохоор ингэж ботсон юм шиг байгаа. Намайг нөгөө юм тухгүй байгаад л идэж явахгүй юм да. Би чинь нөгөө нэг хизээч болзон дээрээ угаасаа сайн уудаггүй ч хүнийг хэлэхгүй яг ингээд угаасаа би 2 коктейл болсон байхгүй нийтдээ. Тэнгүүд нөгөө нэрлэхэд ингээд эндаа эдэр мэдэр гэл ботсон юм шиг байгаа заяо. Гэтэл угаасаа л миний хэмжээ дээр би хизээч нэг юм тасарч масартлаа эрэгтэй хүнтэй уулзаж уух хүн биш шүү дээ. Тэрийг маань чавс мэдэхгүй л байгаа хэл та. Тэгээд тэгж мэдээ бид хоёр ингээд хамтдаа дуулаад тэгээ ингээд яг дуулж явах процесс доо яг би амар зүрх тогтлоод ихэндээ ингээл доолол алж ийснаас үлдээ миний хоолой жишрэг гарахолчтой. Нүг хитрхий тоглосноос болоод хоолой жишрэг ингээд миний хоолой гарахолцсон. Тэгээ ингээд тэр хүн ингээд надтай мэддэг дуу хайж магаал тэгээ ингээд хамт дуулж малаал тэгээл би ингээд бие бариад бүр ингээд нөгөө сандлагынх нь ингээд болонд очиж суудсан тэр том байдангийнх нь ингээд болон руу харж марсан заяа. Ингээд миний догдолсон мэдрэмж би хэрвээ тоглоо дурлсан мэдрэмж ингээд аваагүйсэн бол би зүгээр л хажууд нь суугаал ингээд амар гоё хөөрхнөө гэж байж байгаа штэ. Гэтэл би ингээд тоглосондоо ингээд болонд ногдоноо заяа. Болон руу харж мараад дуулж муулаад ихэлсэн байхгүй. Нөгөө тэр хүнд амар таалагдж хэлж штэ надаа. Тэгэл тэгснэ яг гараад яг караканасаа гараал өнөөдөр ингээ амар хөвчлээ юм байлаа гэл нөө түнчээ тэгж байгаа штэ. Тэгээ яг хуу би тэр процесс хүртэл яг тэгсэн чинь би 0-аас дээр 0-аас гарч ирсэн чинь миний ингээд тэлээ 0-ийн хаалганы засраар гогдодоо би ингээ удаагүй заяа яг ингээ унах ингээ гацсан байхгүй юу. Өмнө тэр хүн нөгөө нэг амдах өсөрсөн юм ингээ урд буугаад юм фейл юм болсон чинь би тэрэндээ фейлч байгаа байхгүй. Тэр амар кино шиг байсан заяа. Амар хүчлэг нэг солонгос киноны нэг юм хөөрхөн романтик сценүүд нэг юм хөшлөөлтэй болоод штэ. Надад бол яг бүр яг K-drama шүүсэн. Тэгээд тэлчдیں۔ Тэгсэн чинь зүгээр үү гэл ингээд сандраад ийж штэ. Тэгээд тэгсэн чинь би ингээд би зүгээрээ гэл ингээд зүгээр ингээд би ичээр ингээд холт гэж хэлдэг байхгүй ингээд холт гэ. Тэгээд тэгсэн чинь ингээд
За ингээд амар сандарч мадар тэгээд надад тэр нь бүр амар өчлөө санагдаад тэгээд тэр хүн болохоор надад санаа зовоод тэгээд би ингээд каракас гараа алхаж чадаа татаж амтлаа инээ гэж. Би ингээд бүр яг нэг юм кино шиг ганцаараа ингээд инээ тэр хүнтэй хамт явж иж бүр ингээд бүр ингээд амар инээ төрөөд болго. Гэсэн чи ингээд яасан гэсэн чи бүр үнэхээр ингээд K-drama шором үнэхээр бүр яг K-drama шиг мэдрэмж аваад гээд амар тэгээд гэсэн чи тэр хүн амар сандарч байгаа байхгүй ингээд амар нөхцөлтэй харалт тэгэхээр би энэ амар юм serious lift-ийг хүлээж аваа. Яагаад гэвэл ингээд амар хөвгчлээ. Амар бүтлгүү. Тэгсэн мөртлөөс гоё дорсомжтэй. Тэгээд айгүй гоё цаг мачиг өнгөрөөлөө. Энэ нэг юм таныг шаалж байгаа ч юм биш та таалагдаа болохоор ингэж юм биш. Надад үнэхээр ингэж иних хэмжээний K-drama шиг байлаа гэж би хэлсэн байхгүй. Тэгээд цаг ингээ харснаа чамаг 12-оос явна гэсэн чи одоо ингээ нэг өнгөрчлөө уушлаараа гэж тэгж байгаа байхгүй. Тэгээд тэрнээс өмнө ярилж байхдаа нэг хэцээс ихэндээ би намайг нөгөө нэг анх бүр 19 мэстэйг бодчих. За. Аа хүмүүс яж яга 19 гэж бодоод идэм болоо гэхгүй. Тэгээд нөө амар жаахан охин байна да гэд өөрөө тэгэхээр 19 гэхий баг 10 холчих байгаа надаас. Нөө тэгж бодонгууд тэгж бодсон ч гэсэндээ үнэхээр уулзахыг хүссэн болохоор уулзаад үзье гэж бодсон юм а гэдгээ хэлснэ. Тэгтээ чи үнэхээр намайг ингээ ах гэж бодож ивэл ингээд би зүгээр чиний хувьд ах байж болно молно гэж мэгээд тэгэхээр би үгүй үнэхээр надад таны нас чи хамаагүй танад ингээ таалагдж ийн дэр гэд. Тэгээ ингээ би ингээ насаа хэлж байгаа штэ. Тэгээ тэгсэн чинь би насаа хэлсэн чинь тэр хүн надаас нөгөө ахал байгаа учраас амар тэрэндээ имзэглээд нөгөө солонгочууд тиймд амар имзэглдэг юм байна л да. Насны зөрүүнд хосууд нь 2 3 дээр хүлээд юм шиг л. Тэнгүү 5 насны зөрөө. Аха би энэ 2 3 дээрхийн дараа нь өөр хүнээс мэдсэн байхгүй. Тэгээд тэгсэн чи яг амар тэн дээр имзэлдэм байх. Тэнгүүдээ нөгөө имзэлж байгаа шалтгаан нь өөртөө буруугаад нөгөө ийм залуухан ийм эмэгтэй ингээд наснасаа болоод би ингэчлээ мөнгчлээ гэж бодоод байгаа байхгүй. Тэгээ би ингээд Монгол эртөө цанган авсан шүү дээ. Хамаагүй шүү дээ. Харин тэгээ тэгсэн чинь тэр нь тийм амар ач холбогдол өгд юм байна. Тэгээ ингээд амар обсесд болоод байгаа байхгүй солонгос эрэгтэйчүүд ер нь дуурлахаараа би уус яг тийч анзаарсан. Тэгээ амар санаа зовоодсэн чинь би яг ингээд нас чи хамаагүй гэсэн чинь тэр хүн эхлээд нэг тавьширч байгаа. Тэрний дараа тэр хүний хандлага бүр илүү намайг гэж байгаа юм байна да гэдгийг мэдэрсэний шалтгааны яг өмнөх яриа нь энэ гэсэн баггүй. Надаас хитэ Монгол буцах бодолтой гэж асууад би Монгол руу буцах бодол байхгүй гэж хэлсэн баггүй. Тэгсэн чинь хандлага нь бүр өөр болсон. Бүр илүү наашаа тэмүүлээд ихсэн. Яагаад гэвэл энэ эмэгтэй битүүрт ирээдүй байж болох юм байна гэдэг зүйл тэр хүнд ороод ирсэн байхгүй. Тэгээд цаашаа ингээ битүүр зам гарах гэж явжсэн чи ингээд солонгосчууд яг K-drama дээр хийдэг шүү дээ. Яг нөгөө ингээ зам гарах гэсэн чи цашимэ гэж болгоомжтэй гэж ингээ мөрнөөс хальт бариа тэр ингээ хамгийн анх надад хурж байгаа мөч нэг аахгүй. Ингээл мөрнөөс барайл цашимэ болгоомжтой гэж тэг ингээ мөрөнд хүрсэн чи би ингээ тоглож байгаа байхгүй. Тэгээд тэгсэн чи битүүр ингээ сандраад зам гарах гэж байхдаа буруулраа замарсан байхгүй. Тэр бүр амар кино шиг юм болсон л доо. Тэгээд энэ ихтэй хоёрт орчиж байгаа шүү дээ. Миний бүр мэдрэмжийн юу байгаа байхгүй юм чинь. Хэмжээстэй битүүр буцаад амар инээлтэй заазаа тэгвэл тэр цаатлын гарцаар ахиа зам гарья гэл. Тэгээ ингээл зам гараа явж исэн чи яг ингээд явж байгаа л би ингээд ярихтаа нөгөө намайг ингээд тухтаагаар яриарэ гэд хэлцээс аахгүй өөртөө тухтаагаар л яар гэд солонгочч хүндлэн хэлтэй штэ би тэг хүндлэн хэл огт ашиглахгүй ярьж байгаа юм чи тэгэлтэй но гэл но чи штэ яг ингээд но гэл ярьж исэн чи яг ингээд зам харах гал зогсож исэн чи яг ингээд гэрлэн тохоо яг ингээд яг асахын өмнөхөн заяа ингээд тоо гарч марал гэсэн чи чипши гэл тэгэхгүй юу тэгэхээр би ингээд би өөдсөн чи ярьсан чинь но аниа чипши гэсний гэл тэгсэн чи 지금 부터 오빠라고 불러. 어단에서 эхлээд намайг 오빠 гэж таад гэж тийж байгаа байхгүй. 오빠гийн утга учрыг бол та нар мэднэ дээ. Тэгэл тэгсэн чинь хүүхгээ ингэ бодоо би тэгэхээр 오빠 гэж тэгсэн байхгүй. Ингээл нэгдэх өдөр. Тэгэл тэгсэн чинь ингээд цаашаа гээ энэ хүн дээр бол нийлээд болцож ийж нэгт хөдрөрнө гэж яригдсан л да. Энэ хүн нөө миний үнцнийг бүр илүү мэдж байгаа юм санагдсан. Өмнө араас гүгээсэн солонгос залуу бол надаас бүр ингээд ихний болцон дээрээсээ ингээд одоо хоёлаа үргэцгээе. Жигэн бутай савгүй за. Хэрвээ чи зөвшөөрөх юм бол өнөөдөр бидний нэгт хөдөр шүү гэх. Ингээл цаа гэж байгаа юм шүү. Аха бүр тэгж араас гүгээцэхгүй. Би тэгээ тэрийг бол кринжлээд бүр тэр залуу араас гүгээсэн тэгээ хайсан бохгүй. Тэгсэн чи энэ хүн болонгууд би ингэж чичрээд хам бол айн заяо. Гэтэл энэ хүн тгийг бохгүй. Тэгээ ямарчсан яа баталчихж байгаа штэ. Тэг ингээл цаашаа ингээл алхаж ийсэн аа. Наа халуун амар дуртай гэсэн чи CEO орсноо ингээд балтагийн бүх төрлөөс авч өгөх гээд идэв. Бүр CEO яваад орчд юм би тэгээд гүй эдэр гэдсэн чи яг ингээд яхан эдэр гэдсэн чи нав дургуй хамаа надаар холморгүй хамаа гэсэн байхгүй. Тэгээд тэгэхээр би нөө банцандаа болоод дараа хадгөө гэлцээ байхгүй тэгсэн чинь чи надад ахиа болцох юм. Тэгснэ нөгөөдгөндөө өөрөө давтлаад тээ. Тэгэхээр би гэдгийгсэн байхгүй. Тэгээ яг ингээл сэвгээс гараал эргээл манайхаа юм чаа.
Тэгэл тэгсэн чи яг ингээд яг солонгосын намар ямар илээ. Салхилаал ингээл модноос ингээл навчсан ингээл сэрчнэж буугаал заяа. Бараг ингээл салхин үсэлбээл заяа. Яг тэгэл яг бараг K-drama-ны дуу чихэн сонсогдож байгаа юм чам. Тэгэл тэгсэн чинь ингээд яг чихчийн хурууны үзрээрээ ми чихчийн хурууны үзүүрт ингээд хүрээд. За. Тэгснээ. Яаж байгаа? Өнөөдөр яг ингээд гарнаас барьмаар гаж гэсэндээ чадахгүй байгаа байхгүй юу? Тэгээд ингэж хүрснээ. Өнөөдөр үнэхээр хөвчлөлтэй байлаа. Би дахиад оолцмаар байна. Тэгээд би ингээд амар хичэнгүүрээд би яг тэр үед яг ийм мэдрэмж авсан байхгүй. Яг тэр хурууны өндөгний ингээд хүрэлцлээс мэдэрсэн зүйл маань яг ингээд надад ингээд сонсогдсон за миний зүрх. Тэр хүний ярианаас илүү миний зүрхний цогцолт надад ингээд гэж сонсогдсон. Энэ бүр аимшигтай их тогтлолсэн. Энэ яг би анхны хайраасаа ингэж догтлоогүй яг нөгөө надад ямар их хайртай юм бэ гэж бодож байгаад галзуурлаад орлож исэн байхгүй юу. Гэхдээ энэ дээр бол яг бүр ийм догтлын мэдрэмжүүдийг авсан. Яг нөгөө ийм хайртай болох биш яг нэг ийм хүүхдийн чим шиг ийм амар гоё догтлоод гэдэг чинь яг тэр догтлын мэдрэмжийг авсан байхгүй юу. Тэгээд яг би зүрхээ тэгж цогцолж байгаа гэсэн чинь хүрсэн чи миний хацар яваа хамбалцсан юм чи. Би чи ичхээр ингээ хацар хамраа уруулаад өгөн байгаа байхгүй юу. Гэл. Тэг би ингээ сандрал. Одоо ингээ гэрлэг орломарлаа энэ төрөө гэл. Тэг би ингээ сандрал ингээ гэрлэг ингээ алхаад орж явахдаа ингээ сандрал гар марч чичрээл тэгэл би шууд ингээ хамгийн сайн нэз рүүгээ залгаал ингээл нэр яасан гэж бодож ийн гэл ингээл бүтэн 2 цаг ярьчих байгаа гуцаар. Тэгэл тэгсэн чи би амар хөлтөө заяа. Болцоо дуусчих би нэстагаа шууд 2 цаг уцаар ирчих туцаар алдахгүй. Тэгээ би нэстаа арай л таслаад уцаарж авахгүй бар шөнө 3 цаг заяа. Тэгээ харсан чинь намайг чаваас ингээд орцоороо ороод цаашаа алхаж яхад өнөөдөр үнэхээр хөвчлөлтэй байлаа. Ингээд надтай ингээд цаашдаа ингээд уулзъя гэж бодож байгаа чи ингээд баяртай гэл ингээд бахын битцээ байгаа байхгүй. Тэгсэн чинь нөгөөдийн зүгээр синэгээ анцсан байдаг нас. Намайг угаасаа яг энэ харилцаанд ихнээсээ ахуулаа хөлдөө төмсөн би байсан байхгүй. Тэгээ би ингээд шин 3 өнгөрч хахад яна уучлаарэ. Надад ч гэсэн хөвчлөлтэй байлаа. Дараа заавал олццгаая гэж би тэгж байгаа байхгүй. Монголчууд ингэж ярил амар кринжтэй. Гэтэ солонгост үгүй байхгүй би ойлгоорой заяа. Гэрийнхээ хаалгаар оронгуутлаа унтчихсан гэдэг шиг. Таг алга болчихсон. Аха би тэгсэн. Нөө ороол унтчих тийм үг гэдэг шиг. Тэгэл тэгсэн чинь би яг өглөөнөө ингээл юу ч хүлээхгүй байгаа ч тэр өнөр яг би тэгээ битцсэн. Тэгсэн чинь би ингээл өглөөсөн цаг үед сэрэл ингээл уцаарсан чинь тэр хүнд 5 цаг надад битцсэн байхгүй. Одоо би ингээд сэрж гинэ ажилдаа явахаа бэлтэж гин гэл. Тэр хүн нөө юм чонгийн програмс тахгүй юм. Тогны нөө сахилгаас станц программист гэдэг хэвгүй. Тэгээд бага юм код өчтөг. Тэгээд өглөө нөгөө нэг эрт гарч явд юм л та. Тэгээд 12 цагаар ингээ ажиллаад өглөө 6-аас орой 6 хүртэл солонгосын ажлын цаг амир ихтэй. Тэгээд явдаг. Тэнгүүдээ 5 цагийн үед ингээд би одоо ингээ өглөө гэрээсээ гарч ийна. Гадаа цагаагаар ийм байна. Өнөөдөр 7-аас ослаарэ. Оролт заавал зүүж гараарэ. Ханаад хөрчээ. Би өглөө ийм мессежээр өглөө гэхлүүл нэг чи аягүй гоёгаас тээ. Тийм болохоор энэ хүн ингээл хөвчлөлтэй тийм юмнууд болцсон ч гэсэндээ яг ингээд яг миний мэдэрсэн тэдгээр мэдрэмжүүдээс энэ яг миний хай болцооны хоёрт ирсэн бохгүй юу. Тэнгүүдээ дараа нь ч гэсэндээ ингээд маргааш өдрөөс нь ингээд өдөр болгон хизээч битэрийн чат дуусахгүйсэн. Ингээд битэрийн чат бүр хизээч дуусахгүй заяа. Ингээд эцэд төгсгөлгүй яг ингээд үргэлжилсээр л яг нэг юм би ингээд завгүйсэн гэсэн ингээд харахад тэр хүний юм эртэн л байдаг тэр хүн ингээд юм ярьсан л байдаг. Тэгээ ингээд миний дуртай зүйлтэнгүүд шууд ингээд сэржлээ хайгаал очихыг хүсэн газар байна уу? Би чамд очихыг хүсэн бүх газар ч очиж үзэхийг хүсэж байна. Эдгийг хүсэн бүх хоолыг чинь нийлүүлж үзэхийг хүсэж байна. Авахыг хүсэн бүх зүйлийг чи би авч өгөхийг хүсэж байна. Гэл. Яг тийм байсан бүр ингээд байнга миний дуртай зүйлийг асуугаал. Тэгэл буцаагаад яг би яг хөлдөө төмсөнд байгаадсан шалтгаан яг эргээд надаас чи надаас яагаад юм асуудгүй гэж ингээд асуусан байхгүй. Тэгээд би болохоор өөрөө хариулаа л идэг. Амар гоё тэр хүн намайг ингээ яриулаа л идэг. Тийч мгээлсэн чинь би ирээд тэр хүнээс тэхгүй байгаадсан чинь яг тэр хүнд би ингээ хөлдөө юм шиг мэдрэмжүүдийг өгөөлсөн байгаа байхгүй. Би яг тэр хүнийг ингээ энэ мэдрэмжүүдээр гомдоцсон байсан л та. Тэгээд бас яг надаас чамд ямар сэтгэл алгаа гэж нэг хальт нэг хэлж ийсэн. Тэгээд тэгтээ зүгээрээ гээ. Гэтэл миний дотор амар сэтгэл амар их доглолоо. Би тэрийг ингээ нуугаад би Монгол ирчүүдэд аваа хөлдөө төгсөлцсөн. Яа, би энэ хөлдөө төмс гэдэг үгийг би энэ хүний амнаас ингэж сонсмоор байгаа байхгүй юу. Тэгээд би хөлдөө төмс одоо би чи уулын Монголын эмэгтэйчүүд донд амар мэдрэмж өндөртэй ордог штэ. Ер нь гайгүй мэдрэмжтэй ордог штэ. Гэсэн чинь солонгос солоотой болсон чинь эсэргээрээ би Монгол эмэгтэйчүүдтэй уулзсан юм аа. Шин ингэхгүй хөлдөө төмсөд уулзсан маш. Сая би бүр бодоод өөрөө ингэ ганцаараа инээгээд байгаа байхгүй юу. Өглөө босонгууд л ингэ цаваагаар тийм байна. Оролцож байгаа гэх. За ингээд хувийн
цаг урчтай боллоо доо. Юу хуцаад байгаа юм бэ чи? Шууд надад бол тийм мэдрэмж шууд толгойд орж ирж байгаа байхгүй юу? Тэнгүүд л чи өөрийг ингээ хөлдөө хүмүүс гэж бодохоор би одоо бүхсэн хүмүүс юм байна. Гэ тэр хүний хувьд бол тийм. Чи зүгээр солонгослоос зүгээр бити болцсон. Ер нь ингээ болцооч хэрэггүй юм шиг санагдаад хэлсэн анхнаасаа. Чи амар юм эргэтэл мэдрэмж өгч магадгүй байна. Тэгээд Magic хийгээд өгөө. тэгээд тэгснээ ингээд бас яг л хийдэм билээ нуу уух юм уу маа ингээл заавал ингээл урд тавьж өгөөл ингээл байг хийж өгөөл тэр нь ингээ амар хүндлэл гинэ тэр хүний хувьд амар том хүндлэл гэсэн. Тэгээд би болвол тэр хүндлэл мөдлийн мэдгүй байхгүй. Тэгээ яг ингээл би өөрөө ч мэдгүйгээр тэр их догтлоо би тэр хүнд буцааж одоо нөө Монгол эрэгтэйчүүд яг үнэндээ баг эрэгтэйчүүд яг хүлэн зөвшөөрөх хаа. Эмэгтэй нь амар сэтгэл тавиад авцсан нөө эрэгтэйчүүд яхана зарах гад юм сул тавиадаад идэв штэ. Тэнгүүд солонгос эрэгтэйчүүд болохоор эргээд яхан гомдоод идэв юм шиг санагдсан байхгүй юу. Намайг идгүн бахтаа намайг боцдгүн бахтаа гэдэг. Тэгэхээр нь яг намайг яг ингэж бодоод байгааг би ихэндээ анзаарахгүй жаа сүүлд нэг хальт анзаараад би танаас асуулт асуухгүй байгаа нь би таны MBTI-г мэдэн штэ. Би чачи битээс асуусан юм аа гэдэг байгаа. Энэ хүн ямар хүн бэ гэж асуусан юм аа гэд. Тэгсэн чи тийм үү, тийм бахны. Тэгээд асуулт асуухгүйсэн бахны гэл. Эдгээр чи яг ийм өнгөөр ярьдаг штэ. Тийм бахны. Би ингээд чамайг надаас асуулт асуухгүй хаар чинь гэл. Асуулт асуухгүй хаар чи ингээд гэл хийж байгаа байхгүй. Тэгэл тэгснэ. Тэр хүн надад бүр яг ингэж хэлсэн байхгүй. Ингээд би тантай ингээд сайн илэн далангуу ярилцахын тулд ингээд үнэхээр чин сэтгэлээсээ ингээд хичээлээ хийх хэрэгтэй байна. Амлаж гинэ гэдгсэн чи тэр хүн би чамтай бас тэгвэл илүү сайн ярилцахын тулд би англи хэлээ даатах хэрэгтэй байна. Амлаж гинэ гэж яг тэгжсэн байхгүй. Тэгэл би чи нөгөө мэдэхгүй юм шууд англиар орлуулж хэлчихдэг болохоор. Тэгээд яг тэгж хүлээж авч мавж исэн тэдгээр мэдрэмжүүдэд нь би одоо хүртэл амар дурлсан хിവэрэ байгаа. Яг тэр мэдрэмжүүдэд нь бол дурлсан хിവэрэ байгаа заяа. Тэгэд энэ хоёрт ороод гуравт нь болохоор миний өмнөх юм дээр ярьж исэн нөө 22 настай монгол залуу байсан. Тэгээд уул нь яг юм байсан бохгүй. Тэр залуу битүүрийн анхны болцсон дээр ч гэсэн тэр залуу нэг 800 мянган 900 мянган төгрөг өрсөн баг. Тэгээд тэгэхэд тэр 30 настай эрэхтэй бас 7-800 гэхэд энэ хоёр баг ялгаагүй адилхан л мөнгө өрсөн бохгүй анхны болцсон дээрээ. Гэж яхад чинь тэр ах эргээд өөрөөсөө дүү хүмүүсийг шалдан банд гэж хэлэх хэрэггүй байхгүй юу? Тэр хүн угаасаа та надад мөнгө үрж байгаа бол өөр танаас дүүнч надад мөнгө үрж байгаа л байхгүй юу гэж яг ингэж бодож байгаа. Тэнгүүд яг эрэгтэй хүний төлөвшөл байна уу, энэ бодол байна уу? Тэр хүн үнэхээр мундаг хүн. Мундаг хүний хувьд бол би үнэхээр үнэлж байна. Ажил карьерийн хувьд тест амар мундаг хүн, байнга фитнес хийдэг, би миндээ анхаардаг, эрүүл мэндэд анхаардаг, юм тасархаа бие мэгтэй ч юм уу тийм мундаг хүн заяа. Тэгэнгүүт бас нэг анзаараад утсан юм нь яагаад ингээд лов төвшөнд хамгийн новшин тэр хүн орчиж ийнэ гэх юм бол одоо ингэсэн бохгүй юу? Одоо тэр солонгос хүн ч юм уу, альсвал манай X ч юм уу те. Би X-тэй өрөх чатаа 85 кг болчихсон бохгүй юу? Бурхан минь би бүр байж болох бүр бүтэн авгаа болж таргалж исэн бохгүй би давраас болоод. Гэхдээ тэр хүн надад ингэжсэн байхгүй. Би ингээл нөгөө манай хүн чинь камер авч гарч ирэл ми зураг мурыг дарах гин. Тэгээ тэнгууд нь би дараалахгүй гэл манай турхаанаас хамт явж байгаа. Энийний зургийг дараа би дараалахгүй гэл. Нөгөө амар миний өөртөө итгэл унжаа штэ тийм. Тэгэл тэгсэн чинь над дээр ирснээ яг намайг ингээд татаж очиод хойлох нь олцснаа. Хараа чи амар хөрх шүү. Чи ийм нүдтэй, ийм хамартай, ийм игдүүтэй, ийм хөрхөн чи бүр яг үнэхээр царайлаг эмэгтэй байхгүй юу? Гэхдээ чи зүгээр л таргалцсан. Тэгэнгүүт чи одоо ингээл найзаагаа ингээл тэр хөрхөн гарч тэр нэг чинь ингэнгүүт тэр эмэгтэй зүгээр л турхаа байхгүй юу? Чи ийм хөрх юм бэ жиж чи ийм бодох ёсгүй байхгүй юу гэл. Ийм мэдрэмжийг надад өгөөд намайг хайрлаж исэн. Тэнгүүд синвах гинэ. Синвах болохлээрээ ингээд чи үнэхээр өөрөө тийм бас гоё залуу байж чи үнэхээр гоё эмэгтэй гэдэг мэдрэмжийг надад ингээ өгөөл тээ. Би чамд ингээд би чи надад цагаа зарцуулж байгаа л гэдэг чинь ингээд хоёул өөрөөр болцсон ч болно гэл яг бит хоёр өөрийн болцоонд хүртэл явчихсан байхгүй юу? За. Яг ингээд надтай уулзахын тулд тэр хүн өөрөөр ажилласаа бучаад өөрөөр надтай болцож исэн байхгүй юу? Би бас тэр хүнтэй болцохын тулд өөрөөр сэрээд ингээд бэлчмэлж исэн байхгүй юу? Тэгээд тэгэхэд надад ийм мэдрэмжүүдийг ингээд өгч байгаа штэ. Яг эсэмэн дээр тэр 8 дугаар ангийн хүүхдтэй уулзж яхаж гисэндээ тэр хүүхэд хүртэл чи ямар чухал гэдэг мэдрэмжийг надад өгч яхад. Чи ямар гоё биетэй юм бэ? Чи ямар үзэсгэлэнтэй юм бэ? Чи ямар сайхан эмэгтэй вэ гэдэг мэдрэмжийг чиний би өмнө ингээ өөр хинэтэнд дургүй байсан гэж чамд ярьжсэн шүү дээ. Ачаа чиний инээ чи ямар хонгорхон юм бэ гээл зүгээр хажуугаар өнгөрж байгаа эрэгтэй хүн ямар хонгорхон инээдтэй юм бэ гээл зүгээр гудмаар ингээ солонгост явж яхад ингээ зарим эрэгтэй хүн хажуу дээр зогсчоод
гэсэн санаа алдснаа хөрх юм а гэж чи явж мавж яхад чинь тэр ах болохоор чи бүдүүн штэ гэж мэгзээ. Би ямар ч ингээ илүүдлэхгүй. Би туранхаа бол биш. Би угаас туранхаа биш. Би тэгтээ хангалттай гоё хөх бүкстэй би нарийнхан бэлхүүстэй тайлтай. Би бол угаасаа миний би нөгөө биеийн галбар жоохон Европ тал руугаа штэ нэг юм Аз эмхтэй юм нарийнхан би биш. Ийм жоохон элсэн цаг төлбөртэй бийтэй штэ. Тэнгүүд тийм би угаасаа туранхаа биш. Гэхдээ би бол гоё бийтэй. Та ятгаа угаасаа хүн болгоно гоё бийтэй гэж хэлэн мэлнэ гэд би ингээ тэгж байгаа байхгүй юу. Тэгээ тэгж яхад чинь яг ингээд надад сайн гэд тэр хүн таалагдчихж байгаа болоод надад сайн гэд араас гүйж байгаас дээ. Тэгснэ. Тийм байж чи бүдүүн гэж мэд зөө. Тэгснэ тэрийг намайг өөрийгөө өдөөд нөгөө юм амар гоё хандлага үүсэж юм гэж бодоод тах шиг зөө. Хөөе залуучуудаа өөрийгөө бүдүүн гэж хэлээд гоё санагддаг юм ихтэй байдгүй. Тэр хүн миний үнэлэмжийг ингээд буулгаснаа надад хайртай гэдэвэл би чамтай хамт байж яах юм бэ? Би тэр хүнтэй хамт байж яах юм бэ? Тийм үстэй. Эрэгтэйчүүдээ нэг л зүйлийг амар сайн ойлгоо заяа. Чи тэр эмэгтэйг доош нь хийгээд өдөөд одоо 10 жилийн банерыг тэгдэг штэ. Яг хуу тэр үедээ л тэгдэм байгааз нас биеинд гүйтсэн ч юм уу эсвэл өөрийгөө мэдэрдэг эмэгтэй хүнийг чи ингээд тэгж өдөөд шоглоод тэр эмэгтэйгээс гоё мэдрэмж аавна гэж ивэл зүгээр үгүй хөөе. Надад чинь зүгээр амар том эндүрл. Чи гэсэн энэ дэр надтай санал нийлэх юм сте. Ер нь аль тийм. Яг ингээд эрчүүд эмгтээчүүдийгээ доош нь хийгээд нэр хүндээ илүү өргөөд өөрөөгөө эгог ингээд хүндэтгэх гэх юм уу те. Илүү эрхшээгээд ингээд байгаа явдлал надад бол яг education-ийн хувьд ч гэсэн хүний эрхийн зөрчил гэж орж ирнэ. Би энийг бол баг сэтгэл зүйн хүчирхийлэл гэж ойлгож байгаа. Би тэгээд ингэж хэлсэн байхгүй юу? Та намайг ингээд хүчирхийлээд байна. Сэтгэл зүйн ингээд хүчирхийлэлд оруулаад байна. Би ингээд амар дамт мэдэр. Яа дарамтлсан би чаа. Гэнэ. Өөр яа тэгснэ. Сэтгэл зүйн хөтөлбөр баг юу яриад гэж юмгээд яг тэгж байгаа байхгүй. Тэгэл яагаад ч юм угаасаа яг тэр хүн надад зөндөө тэр өөрийнхөө хувьд бол амар цаг хугацаагаа зарсан, мөнгө зарсан, тэгээ цаг мөчөө зарсан байж болох гэсэн дээ. Миний болцооны үнэхээр лов төвшин яг энэ байсан. За яг хай лов угаасаа ингэ ярьчлаа штэ. Одоо би яг подкастны төгсгөлийг менталлиг гэж бодож байна л да. Тэгэхээр чамаас амар чухал нэг том асуултыг асууя заяа. Гэтэ энгийн. За чи бүх одоо саяны low high энэ болзоонуудыгаа сайн бодож агаад за яг ямар хүнтэй хамт байхдаа чи яг 50 мэдрэмж авч ийсэн бэ? Тэр 50 мэдрэмжийг авч ийсэн үе чинь чиний high болзооны төвшин байсан уу, low болзооны төвшингүүд чинь байсан уу гэдэг. Үнэхээр high мэдрэмж авсан хүн маань штэ. Болвол high мэдрэмж авах 52 чинь миний ялгаатай тусдаа. За 50 гэдгийг нь би илүү юу аялдаа. Аюулгүй мэдрэмж гэж хэлээ заяа. Аюулгүй мэдрэмж өгдөг хүнтэй хамт байна гэхээ зэрэг эмэгтэй хүн одоо өөрийгөө алддаггүй илүү хүчтэй болдог. Жинхэнэ нөгөө потенциал илүү эмэгтэйлэг байдаг юм шиг. Үнцний өөрөө мэддэг юм болдог юм байна л да. Надаа яг ингэж санагддаг байхгүй юу? Яг ингээд миний хувьд штэ төгс ир хүн гэдэг болно штэ. Гаднах төрх бол мэдээж хамаатай ч гэсэндээ хамгийн түрүүнд хамгийн хувьд ингээд зүгээр л би хажууд нь талгаагаа ажиллах шаардлагагүй. Би ингээд шатаар явж агаад шатны ингээд буруу зам ингээд буруу урсгал ороод ирэхэд би тэр чигээр алхаж илэн. Намайг татаад зөв зам руу маань оруулдаг. Ингээд би хамт байгаа үед тархиа үнэхээр унтраагаад нэг юм ирэх тэнэг охин болж чаддаг. Бүр яг нэг хайм болж чаддаг. Тим эрхтэй хүн бол яг хамгийн 50 дахь мэдрэмж өгдөг юм төгс ирэх хүн. Баггүй юу? Миний хувьд заяа. Яг бавгийн хавс руугаа хэлсэн үгээс баггүй юу? Ингээд эмэгтэй хүнд бол ухаан зохидгоо гэн. Яг уу эмэгтэйчүүд сонсоод энийг ингээд янз бүрээр хүлээж авах хэрэгтэй. Ахаа хөөе no заяа. Энэ чи ийм утгатай үг байхгүй юу? Эмэгтэй хүнийг ухаан зарлал нь битгий заваа гэж бас тэр хүн хэлсэн мэт штэ. Тэгэнгүүт угаасаа л хүнд хөрөхдөө эрэгтэй ч вэ эмэгтэй ч вэ юм тархины хэмжээ те ингээд тэдэн грамм байгаа ч гэдэг юм уу те тэгэнгүүт тэдэн хувийг ажиллах боломжтой ингээд хай төвшөндөө тэдэн хувийг ашиглах боломжтой гэл бүгдээ адилхан байгаа штэ. Гэхдээ эмэгтэй хүний ухаан барлал битгий заваа гэдэг чинь ер нь эрэгтэйчүүд амьдралаа ингээд аваад явж байгаа учраас эмэгтэй хүн ухаанаа зараад амар заваад стрессэд эдлэн битгий ингээ. Тийм болохоор эмэгтэй хүн ухаан зохихгүй гэд энэ бол хитрхи их хайрласандаа хитрхи их алгын чинээхэн энэ амтныг ингээд ерөөсөө битгий завлаа үзээсэй. Битгий сэтгэлээ заваагаасай. Битгий тархиа ажилуулаасай. Зүгээр миний хажууд байхдаа эрх танхил тэр төрхөөсөө л байгаасай. Тэр төрхөөрөө л ингээд надад хайрлагдаасай гэж бодсон эрэгтэй хүний үг гэж би бодсон байхгүй. Тэгсэн чинь энийг ингээл миг мэддэг. Жахан инфлюенсер гараад ийн заяа. Тэр ингээл сонсчоод би бол бүр тэрийг сонсч амар ингэ төрсөн. Энэ ястай нэрээ амар юм сонин юм хуучны үзэлтэй эмэгтэйчүүдийг дорд үтсэн мүцсэн. Хөөе. Үгүй эрэгтэй хүн эмэгтэй хүнийг бити толгоо ингээд зараа би
чамайг тгийх хүсгүй. Чи ингээл үнэхээр өөрийнхөөрөө жаргалтай, өөрийнхөөрөө хүүхчиг, өөрийнхөөрөө танхил нандан бай гэдэг нөхцөлийг үүсгэхийг тэгж хүсэж байгаа бол энэ бол үнэхээр тийм нэг чи бол эмэгтэй учраас толгой муу байх хэвээр. Чи эмэгтэй хүн учраас ийм юм хийж чадахгүй гэдэг бодол биш байхгүй юу? Энэ бол хизээч нийгмийн тал дээрээ ярилтгүй. Яг ингээд эмэгтэй хүний хувийн үнцэг гэх юм уу яг эрх танхил байдал эмэгтэй хүн тэрийг хүндэлж байгаа эрэгтэй хүний яриа байгаа байхгүй аа. Тэгэхэд тэрийг ойлгохгүй нөгөө ястай чихэнс амар фемини те нөгөө амар нарциссист нөгөө нэг ингээл би ол хүчрхэг эмэгтэй хүн гэдэг эмэгтэй бодлоор яг тэр хүн ингэж хандаад байгааг нь би яг анзаараад бат. Ийм эмэгтэйчүүд байдаг л та. Та нар бол амар мундаг явж байгаа. Гэтэл ийм эмэгтэйчүүд байгаад ингээ ганцаараа байсан ч гэсэн алаад байгаа эмэгтэйчүүд байгаа ч гэсэндээ ганцаараа байсан ч гэсэн ингээ ална сал гэд байдаг нэг тийм яг амьдрал зөндөө юм болж байгаа салах хэвээр тохиолдолд салах хэвээр би бас салтыг буруу гэж юусо бодгоо гэхдээ бас нөгөө хитрхи баг наснасаа эхэлсэн юу ч мэдэхгүй байгаа дүүнер та ч юм уу ингээд буруу зөвлөгөө өгөөд байдаг иймэрхүү эмэгтэйчүүдийг болол нөө та нар үгүй шүү үнэхээр эрэгтэй хүн биднэрт хэрэгтэй яг хоёулаа эрэгтэй хүмүүсийн талаар ерөнхийдөө ярьж байгаа мөртлөөсөө байнгын эмэгтэй хүнтэй холбогдож байгаа нь угаасаа эмэгтэйчүүд биднэрт эрэгтэй хүн хэрэгтэй байгаа учраас тэр хүний тэр гоё мэдрэмжүүд тэр хүнээс авж агаад эдгээр ингээ илэрхийллүүд бид нарыг буцаагаад үн цэний маань өсөж байгаа байхгүй. Хорвоо дэлхий дээр зөвхөн эмэгтэй хүмүүс ахаан бол бид нар үн цэнээ яаж мэдх юм бэ? Эрэгтэй хүмүүс байгаа болохоор бид нар би ийм үнэтэй эмэгтэй шүү гэдгийг мэдж байгаа байхгүй. Тэгээ тэгэнгүүт одоо ингээд би яг тэр 4 жилийн харилцаа яг анхны яар дээрээ X дээрээ болол үнэхээр хамгийн тухтай мэдрэмжийг авдаг байсан. Бүр үнэхээр энэ хүн л ахад энэ хүн хизээш намайг орхиж явахгүй дээ. Энэ хүн л надад ийм үг хэлэхгүй дээ. Энэ хүн л надад ийм цан хизээж гарахгүй дээ гэж ботхоор хэмжээний бүр тийм тухтай мэдрэмжийг авдаг байсан за. Энэ хүн бол хизээш намайг хаяхгүй. Тэгэл тэр хүн хизээш намайг хаяагүй. Тэр хүн яг үгийнхаа ард байж чадсан. Тийм болохоор би одоо хүртэл зөвхөндөө тэр хүнийг хайрлаад тэр хүний талаар би нэг ч муухай урсгаж чадахгүй байхгүй. Тэгэнгүүт X амлалдаг хүмүүс зөндөө байгаа штэ. Гэтэл ёо би тэр X-ийнхаа талаар нэг ч удаа муу урсгаж чадахгүй. Тэр хүн маань ч гэсэн надад хэлчихсэн байхгүй сүлд холбоо барьж хаад битээр. Би чиний талаар хизээч муу бодож чадахгүй. Би ингээ гадаад дээрэл битээр холын ярилцсанаас ингээ салж байгаа штэ. Тэгэл тэгэнгүүт би тэр хүнийг орхио явцаач тэр хүн аим гомж буруутгаж болох байхгүй. Гэтэл тэр хүн ухаантай ир хүн байхгүй. Яг төлөвшсөн ир хүн байхгүй. Тэр хүн хүү ахта надтай ихэлсэн тийм үү. Тэр хүн бит хоёр хамтдаа том болж явхад тэр хүн төлөвшсөн эрэгтэй хүн болоод одоо би ингээ эргээ харахад миний анхны яар ямар гоё хүн байгаа вэ? Би хүн болгонд хэлэхэд би хайрлагцсан эмэгтэй шүү. Би ингээд тэр хүний ачаар хайрыг харамгүй мэдэрсэн учраас би одоо үн цэнэ мэднэ. Би одоо хизээж анх уулзсан залуудаа хизээж ингэрээ нээхгүй эмэгтэй хүн баггүй юу? Яагаад гэвэл тэр хүн надад энэ үзэл сурталыг суулгацсан баггүй юу? Энэ бол миний ухаанд агих биш тэр хүн надад чи ийм үн цэнтэй шүү мэдрүүлсэн баггүй. Тэнгүүд эргээд манай аавыг бас харангууд манай аав надад бага хахад намайг амар их дамлаад амснаас санагддаг гэсэн заяа. Эмэгтэй өгчийг гарч болохгүй. Чи бас тэгээ орой өгчийг гарч ивч болохгүй. Чи ингээ хичээл дараа шууд гэртээ ирэх хэвээр. Ингээл оюутан бахаж чи ингээ 8 цагаас хойш гэртээ ирэх юм бол би чам ална гэх юм. Тэнгүүд энэ нь болохоор тэр үедээ надад амар лайтаа санагдал аав намайг ойлгохгүй. Би бас нэрэмэрэгэл би чин залуудаа уулзж яваагүй би ингээ нэзэтаа ингээ хахад хичээлээ ингээ хахад аав намайг ойлгохгүй гэж хахад манай аав хүртэл намайг үнэхээр ингээд гарн дээрээ нүдний цүцгийн чинээ те ийм чанга гатгавал хагаарчих юм шиг манай аав намайг харилсан гэж би хүн болгонд хэлдэг хөхгүй юу юм. Ингээд би экстэй ч гэсэн хэлжсэн зав. Манай аав намайг чанга гатгавал хагаарчихсан юм шиг тэгж харилсан. Чи ч гэсэн намайг тэгж харилах ёстой. Гэ яг тэгж хэлсэн. Манай экс ч гэсэн яг тэгсэн. Яг аавын минь тэр хараас алган дээрээ аваад яг ингээд алган дээрээ тавиад нэг юм болор бөмбөлөг тавьсан юм шиг ингээд бараг чанга гатгах үеэл ингээд санаандгүй ингээд гар алтхад унчих юм шиг манай экс намайг харилсан баггүй юу? Тийм учраас би хизээч ямар ч эрэгтэй хүнтэй хамаагүй уулзахгүй. Би болц гээд байгаа нь унт гэсэн үг биш гээ. Хоёул яг өмнөх дээр ярьсан шүү дээ. Хамаагүй эрэгтэй хүнд ингэрээ нээхгүй, хамаагүй эрэгтэй хүнд бас шууд сэтгэлээ тавиад туугаад авахгүй. Өөрийнхөө үн цэнийг мэддэг, чи ямар гоё эмэгтэй шүү гэдэг мэдрэмжийг манай аав эхлээд надад өгөөд би тэр хайраар нь амьдарсаар агаад тийм гоё хайртай авчираад тэр гоё анхны хайраасаа энэ мэдрэмжийг аваад үлдсэн болохоор би одоо болц эрэгтэй хүмүүсийн мэдж ав. Эрэгтэй хүн биднэрт хэрэгтэй. Ийм гоё мэдрэмжүүдийг авцсан учраас тэнгүүд эргээд би нэг бүр амар новшин мэдрэмж бас авсан гэхэд хэцүү байгаа даа зү. Тэгэнгүүт тэр үнэлэмжийнхаа ачаар эрэгтэй хүний надад өгсөн тэр үнэлэмжийнхаа ачаар би өөр хүн цэнийг олж нээснэ. Эргээд үн цэнтэй харилцаануудыг хийгээд үн цэнтэй харилцааг л бий болгосон. Ийм новшин ашиглаж идаа гэсэн хүмүүсээс зайгаа барьж чадсан байгаа гэж бодож байгаа хгүй. Тэгэхээр эрэгтэй хүн угаасаа бид нарт хэрэгтэй ийм гайхалтай хайрладаг эрэгтэй хүн бас
амьдралд байгаад байгаа байхгүй юу. Үнэхээр навшийн залуучууд үнэхээр амар ихэн тий. Fuck гэмээр бүр чи зайлаач гэж хэлмээр. Гэхдээ би тэр хүмүүсийг эр хүн гэж бодоагүй байхгүй. Та нар бол жаал штэ. Үнэхээр бацаа. Та нар бол жаал байхгүй юу. Та нар бол жаал. Та нар 50-тай байна уу, 60-тай байна уу, 40-тай байна уу, 30-тай байна хамаагүй. Та нар бол жаал байхгүй юу. Яг үнэхээр хүнийг хайрлаж чаддаг хүн бол эр хүн байхгүй юу. Гэхдээ хайрлаа гэж хардаал зодод цохол тий. Яг огт харгүй эрэхтэй юм ба сонин л доо. Гэхдээ тэгэл зодод цохол зөвхөн өөр ингэж өмчлөхгүй л тэгснэ ингээл чи өөр хүнд харагдах гадтай гойж гоодлооч гэдэг юм уу. Үгүй. Манай эксэг надад хийжсэн байхгүй юу. Ингээд би ийм нөгөө хөхөө яг зураасаа ил гарсан хүмүүс амар хичээд идэх байхгүй юу. Тэнгүүд яг хүмүүс болохоор нөгөө октод моктод чи ийм гоё хөхтэй байж хөхөө гаргаж маргаач гэл тэнгүүд би хичээд идэ идэр гэл тэгсэн чинь манай эксэг нэг хамт явжсэн аа. Чи тийм хувц өмсч болно шүү дээ. Чам цүүхээр юм бүгээ би бүр гахаад би өөрөө ичэдэх чинь манай экс баг уурлаа шүү дээ. Эрэгтэй хүн чинь ингээл хайртай эмэгтэй хөхөө гарцаад байл юу гэж би бодож байгаа байхгүй тэгсэн чинь чи миний хэм чинь. Харин ч миний эмэгтэй надтай хамт явж байхдаа тэгж хардвал эрэгтэйчүүд юмуд унжил хэлдэг. Миний хэм чинь ямар азтай залуу вэ гэж бодно. Тэг сүүлд бас надаа ингээ сайн гээд 8 жил сайн байгаа гэд нэг хүн гарч ирээдсэн байхгүй юу. Тэгээд тэгэхэд тэр хүн бас надад хэлсэн байхгүй. Яг би экс бол гэж боддгоо л дээ. Гэхдээ таны экс ямар азгүй залуу чамайг алдчихдаг. Тэгэхэд манай экс тийм ирэмж өгөхөр намайг харьлаа тэр үнснийг бүтээсэн болохоор тэр хүн тийж илүүлж байгаа байхгүй. Ингээ бодхолоор хоёлаа одоо гэхдээ яг төсөлдөө ингээл муулах юм гараал юм сайлгах юм гарсан мөртлөөсөө эргээд угаасаа л бидний амьдрал эрэгтэй хэрэгтэй учраас хоёлаа эрэгтэйчүүдийг ярьсаар л ахолно. Ярьсаар л ахолно. Энэ бол бид хоёрын ерөнхийдөө сүүлийн дугаар биш. Нилээх emotional болно тий та хэд жишээ болгох байдлаар хэлсэн. Тэгэхээр стандарт гэдэг зүйл бол эрэгтэй хүн болгонд дээр тавих хэрэгтэй. Бид нэр эрэгтэйчүүдийг мэдэх хэрэгтэй. Эрэгтэйчүүдийн энэ гүнзгий далаа бол хизээч хутгаад дуусахгүй. Тэгээд бит хоёр гол нь одоо хүн үзгүйсэн соёлын нэг ихнийхийг гэтээ би бол чамд окей промошн хийгээгүй л дээ. Гэтээ зүгээр ингээл оруулаад орхицсан яхны 300 доллар үзсэн байсан. Тэнгүүд чек мэдчихэж штэ би бол сошиалд оч оруулаагүй. Би угаасаа ийм ярьж байгаа болохоор ингээд сошиалд оруулахгүй байгаа. Тэгээд цаашдаа зүгээр хийсээр л байх болно. Тэгээд хэрвээ ингээд сонсох нэг хүн байна уу 10 хүн байна уу хамаагүй цаашдаа ингээд байнга сонсох юм бол тэр хүн ч гэсэн яг хэрэгтэй юм ярьж байгаадаа ингээд талархсаар л болно. Бид нар угаасаа яг эхний нэг жил бол 7 болгон доор орно гэд хоёлаа ингээд төлөвлөсөн штэ. Хідүүн үзэх нь хамаагүй гэд. Тэгээд тэгэхэд яг хөө тэр сонссон 300 хүн ч гэсэндээ яг нөө хоёлаа яг ийм хийж аашгүй гэл хүн болгон зарлаагүй болохоор огт зарлаагүй хаа сонссон гэхээр нэг цагийн подкаст сонссон гэхээр надад үн цэнтэй байсан. Тэдгэр хүмүүс үн цэнтэй байсан. Тэгээд дараагийн сэдв дээр болвол дараагийн сэдв бол хэлнэ одоо. Энэ жахан амар хүн сэдв байгаа. Тэгээд энийг болохоор бид хоёр дараагийн сэдв дээр ярилцахдаа ингээд хүмүүсээ сонсон зүйл болон бид нарт тохиолдсон зүйлүүд ийм амьдралдаа эрэгтэй хүнээс авч ирсэн травмануудыг ярилцсан. Тэгээд ийм эрэгтэй хүний авч ирсэн травмаг ч гэсэн ярих нь зөв баг. Эмэгтэй хүний авч ирсэн травмаг ч ярих нь зөв баг. Тэгээд бүр амар кейсүүд байгаа. Oh my gosh. Ингээд амар ийм улс төрчийн талаар яриа хүртэл байгаа. Их сонирхолтой мөлөштэй дугаар ахна. Тэгэхээр дараагийн дугаараар олцгаая. Ингээд сахилгагүй охтод өнөөдөр та нартай хамт байлаа. Хамтдаа гоё залуучуудын нослын ертөнцөөр аяллаа. Тэгээд bye. Баярлалаа.